За ингээ манай Cool Монгол подкастын ээлжид дугаар бэлэн боллоо. Цэргийн баярыг тохиолдуулаад манай өнөөдрийн дугаараар бас сонирхолтой хүн оролцож байгаа. Ирак, Сьерра Леон, Өмнөд Судан, Либерт үр гүйцэтгэж исэн хушууч баясгалан та өнөөдөр ярилцлага хийхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Намайг урьж оруулсанд баярлалаа. Тэгээ энэ нэвтрүүлгийг яг одоо сонсож байгаа нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг төвшүүлье. За амар аль биесны юм болоо явчлаа. За цэргийн баяр сайхан болоо. Цэргийн баяр их сайхан болоо. Ер нь өөр дөрдийн жилүүдийг бодвол цэргийн баяр их өргөн дэлгэр тэмдэглэгдэг боллоо. Зөвчтгчний нийт талбай агчд маань ер нь уран бүтээл хийж дүрсэн ариун жил боллоо гэж бид нар энэ жил дүгнэж байгаа. Миний хувьд бол ерөөхдөө бол цэргийн баяр гэхээр заавал нэг цэргийн албаа агч нэг баярлна гэж нэг би яагаад гэвэл Монгол эр хүн болгоны баярын өдөр л гэж бод. Яагаад тэгэхээр 13 дугаар зуунд бол эр хүн болгон цэрэг байсан. Тийм болохоор сайхан нийт эрчүүдийн баяр гэдэг утгаар нь туйшраад өгдөгт нь бол би бол нэг юм хэлээд өгдөг бас зөв гэж хаяа бодд юм аа. Өчигдрийн байдлыг харахад бол ерөнхийдөө бол гадуур их сайхан харагдчихжээ. Согтуус шүүл нэг харагдахгүй байсан. Тэрэнд бол би их талархаж байгаа. Би ярин юу гэдэг надаа үүрэгтний үнэмлэх байгаа гэл. Хэрэг одоо резервд байгаа гэсэн үг шүү дээ тий. Шаардлага гарах юм бол зарлан дуудана. Тэнгуут нь заавалжгүй ирэх ёстой тий. Тийм ямар нэг юм болохоор ч угаасаа бүх эрчүүдэлд ажиллахаас хойш угаасаа үүрэгтэн цэргийн үүрэгтэн л бол өнөөдөр өчигдөр бол баяраа тэмдэглэх ёстой. Тийм ч гэсэн Монгол цэргийн өдөр гэдэг бид нар нэрлэдэг болсон. Шайса юунэсэ надад ийм асуудлууд айгүй сонирхолтой санагдаад байгаа. Чиний яг ингээд үр гүйцэтгэжсэн газруудын талаар харин нэг жоохон дийлэгрэнгөө ярий. Яагаад яг нийт одоо ингээд том болж байгаа үйл явдал нь хөтөлбөр нь яг ямар учиртай юм? Монгол яг тэрэнд нь ингээд бодвол UN peacekeeping гэдэг тэрүүгээр л дамжиж орж байгаа. Тэгээ энэ талаар би бас нэг жоохон мэдээлэл байхгүй, ойлголт байхгүй. Мэдээлэл олоод уншчих болох лээсэн л байгаа л да. Гэхдээ би харин амтсангүй энэ талаар нэг жоохон ярилцаа. Тэгээд яг чиний experience гэд тэр улсуудад байхад чинь яг ямар сэтгэлтэй байсан, ямар газрууд байдгийг, дайн дайжин эднэр ямар шүү байдгийг, одоо тэр террорист групп мөп гэж яриад байдаг тиймэрхүү хүмүүсүүд нь ямар шүүмүүд байдгийг, орон нутгийн иргэдэн ямар улсууд байдгийг ингээл бодвол яриалаа бол ингээл айгүй сонирхолтой юмнууд байх л гэж бодож байна. Амар гал халуун цэгүүд дээр байсан биз дээ тийм. Тийм гал халуун ер нь халуун цэгүүд л гэдэг. За юуны өмнө манай Монгол Улсын цэвэрлэгчин бол инхий дэмжих ажиллагаанд оролцоо бол 2003 оноос эхэлдэг тийм. 1998 оноос эхлээд энэ асуудал бол улс төрийн түвшинд яригдж эхлээд 2000 онд хуулиудад өөрчлөлт оруулсан. Яагаад тэгэхээр Монгол Улсын батлан хамгаалах хууль, зэвсэгчнүүд хууль нь бол гадаадд үүрэг гүйцэтгэх тухай л ерөөсөө урд нь байж байгааг. 1945 онд яг чөлөөлөлтөй нарилга манайх гадаад живж ирсэн баг. 2000 онд бид нар хуулиндаа өөрчлөлт оруулаад бид нар ч яг манай улс төрчд маань алсыг хараад хуулиндаа өөрчлөлт оруулаад 2000 онд анх Казахстан улсын улсад болсон олон улсын цэргийн ирээ сургуульд манайх нэг салаа оролцуулж ирсэн. Яг тухайн үед бол тусгай хүчнээр бэлтгэжсэн зэвсэгчний 150 дугаар ангийн бүрэлдэхүүн бол тэрэнд оролцоод бол маш өндөр бэлтгэлтэйгээр харуулсан болохоор олон улсын юм бол анхаарлын дэд татсан. 2000 онд манай хуулиуд батлагтаад хэрэгжээд эхлэхийн дараа 2002 онд анх бид нар Конго улсад 2 цэргийн ажиглагчаар анх удаа хилийн дэс салгуулж ирсэн. Энэ нь болохоор манай улсад бол яг зэвсэгчэнд бол түүхэн үйл явдлын нэг бол яалтч юм. 2003 оноос эхлээд бол Иракийн эрхчлөлийн ажиллагаанд бид нар бол улс төрийн дэмжлэг үзүүлэх, улс төр дипломатын аргаар өөрийгөө хангах зорилгоор бол бид нар цэргийн баг илгээжсэн. Иракийн дайны дараах сэргээн босголт эрхчлөө гэсэн ажиллагааны дараа. Ерөнхийдөө олон улсын цэргийн ажиллагааг хоёр хуваагаад байдаг л да. Нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай цэргийн ажиллагаа, олон улсын эвслийн цэргийн ажиллагаа гэсэн хоёр үнээр хуваагаад байдаг. Иракийн болохоор олон улсын эвслийн цэргийн ажиллагаа 45 орн нэгдсэн, манайхчин 42, 43 дахаар нэгдээд цэргийн баг илгээжсэн. Яг дайны дараах. Миний бие болохоор 2004 онд Монгол Улсын цэргийн багийн 3 дугаар цэргийн багийн ээлжинд үүрэг гүйцэтгэхээр явсан салаан захирчаар 21 настай байхдаа нэг 35 оны командла тэр ажиллагаанд 130 оны бүрэлдэхүүнд орж ирсэн. Мэдээч манайх бол өмнө бол исламын шашин бол манайд бол тухайн үед бол нэг дэлгэрээгүй байсан. Бид нар явахаас өмнө бас нөгөө ямар нэг улс оронд явахаас өмнө бид нар бол тухайн орны түүх соёлын үзгээс гадна бас шашныг нь үзгээс өөр аргагүй болдог. Тэгэл анх Ирак 2003 онд явах 4 онд явах чинь гээл ихэд
4 он бэлтгэл гарч хагаад исламын шашин машины талаар анх судлал хэрэг ихэндээ их эвгүй байсан л да. Тэгээ кинон дээр яг уу кино сурталхуулах дээр ер нь исламын шашин жоохон болохгүй талаас нь ягаал ер нь ислам хүмүүс бол террорист гэдэг утгаар яригдаад байдаг байсан шүү. Яг тэр утгаар нь бид нар бас тодорхой хэмжээ бэлдээд ороход бол ер нь Иракт очиход бол улсууд бол биднийг маш сайхан хүлээж авч ирсэн л да. Монголчууд биднийг чөлөөлж байгаа эдэргээд 13 дугаар зуунд манайхан бол очиод бас тэр аваар бас очиж ирсэн ч гэсэн монголчууд гэдэг утгаар маш сайхан хүлээж авсан. Тэгээд Монголоос анх ингээ явахад 20 градусаар шууд нэмэх 50 градусын шууд Кувейтэд буугаад бас хэцүү юм байли. Наранч жаарах. Хасгалаар шууд нэмэх 50 руу яваалаа. Өглөө шууд ер нь 5 гайл ер нь нар нь манд чинь манайхаар нэг 10 цаг мандсан юм шиг цөлд нар мандах чи их хурдан амархан жааргадаг. Тэгэл соёлын шок мок тэр халуунаас л бүгээл машиныхаа air condition-оос гарахгүй тэгэл эхэндээ үгээл гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа тасчих бодолтой гадуур явал. Хуурай халуун тий. Хуурай халуун. 2003 он гэдэг чинь Ирак чинь яг нэг 3 он Ирак 2002 онд эхлээл яг дайны ажиллагаа эхлээл яг дайны ажиллагаа дуусна нэг жилийн дараагаар манай цэргийн баг орсон. Ер нь аюулгүй байдлын гайгүй байсан. Өстрийн байдал ерөөхдөө яг дараагийн сэргийн бослогын ажиллагаа явуулаад тэгээ 2005 оноос эхлээл нөгөө том бүлэглүүд нь хоорондоо ягаал яг Ирак болохоор урд нь болохоор нэг хүний дарангуул доороос нь болохоор бүх юм жигд байсан. Яг шиитийн сүнитийн шашин ингээд хоорондоо олон хүн majority minority гэх хоорондоо хуваагдаад байдаг гэсэн. Тухайн үед бол гайг байсан. Тэгээ 2003-4 оноос эхлээл хоорондоо муудалцаад тэгэхээр бид нар бол яг нүүбийн олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн дүрмийнхэн дагуулыг үүрэг гүйцэтгэж. Садам ч өөрөө сүүний гэлээ тий. Садам өөрөө сүнит. Тэгээд цөөнхийнхэн тал дээр гэхдээ дарангуулагч байсан болохоор бүх юмнуудыг дараал хооронд нь байлдахгүй. Ер нь засгийн хэрэг гартаа авцсан. Нэг хүний гараар баазна гэдэг чинь бол бас нэгдлийн бол зөв юм билээ л дээ. Улсын хөгжил бол жишээ нь бидрийг очиход бол эдгээр дайн байлдаантай байсан ч гэсэн бол зам дид үтц бол ерөнхийдөө бол Америк, Европын орны стандартыг хангацсан. Зам дээр нь хичнээн дэлбэрэлт болсон гэсэн замын ерөөсөө юу нь бол асфальт нь ерөөсө гимтдэггүй тийм сайн чанарын зам тавьсан. Тэгээ Багдад руу ороход бол хэдийгээр дээр үед бид нар одоо 1001 шөнийн үлгэр гээл Багдад гэдэг хил дээр үеийн бодол орсон жан орчин үеийн хот баг л. Одоо тухайн одоо би исламын ертөнцөдөд байгаа орнуудаас ер нь их орчин үеил рүү яасан Кайр Мариажууд бол их сайхан хот хэлээ. Садам болсон болохоор их сайн хөгжүүлсэн билээ. Шилэн барилгууд ингээл том өндөр skyscraper барилга. Халуун орд нэг шилэн барилгууд нэг цөөхөл байдаг. Том нэг бетоны үүтэл тиймэрхүү юмнууд. Тэгээ Садам Хусейны тэр байрлуулсан байр майранд нь олон улсын цэргийн штаб байгуулсан бид нар орж үзчихлээсэн. Их сайхан төгчүүлсэн л юм бэл. Тэгээд 2003 оноос бид нар Ирак цэргийн баг эзлэсэн дараа бид нар нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай цэргийн ажиллагаанд орж үзье. Ягаад тэгэхээр бид нар чинь нэгдсэн үндэсний байгууллага 1961 онд орсон. Идэвхтэй гүшин. Тэгэхээр бас тодорхой хэмжээний өөрсдөө Монгол улсын зүгээс хөрөнгө оруулъя гэсэн үднээс 2006 онд бид нар анх Sierra Leone гэдэг Бутланттай байсан орн руу бид нар 250 хүний бүрлэмтэй баг илгээхээр болсон. 250. Монгол улсын зөвшөөрлийн үнд бол 250 хүн гэдэг бол их тоолтой. Тэгээд анхны баг илгээсэн яг анхны баг илгээж чад би яг Канадад цэргийн сургуульд 3 сарын дамжинд байж исэн. За очиод нэг явандаа гэж очижсэн. Ирээд ердөө Канадад сэр 2 сар болж исэн чинь за чи яваа л гэсэн. Тэгэхээр өмнө явж исэн туршлагатай. Өмнө явж исэн. Тэгээд бүх юм сайн дурын үндсэн дээр гэдэг. Тэгээд яг тухайн үед бол манад бол англи хэлтэй бас тодорхой хэмжээгээр ойлгоч цэргийн албаагчд бол цөөхөн байсан. Тэгээд хитэн биенийг ал за чи явах би явах за чи яваа гэл. Тэгвэл хамгийн гол нь өөртөө сайн дурын үндсэн дээр өргөдлөө ичиж юм бид нар. Тэгээд 2006 онд эренгуутаа би нэг 3 сар болоод Сирлон руу явж исэн. Тухайн үед Сирлон бол 1997-оос 99-2000 онууд бол дотроо бол нэг иргэний тайнтай байсан. Бас дотроо бас нэг олон шашин машин ингээд бас хуваагдсан. Тэгтээ яг бүс нутагтаа Либерт, Заниас эрэгт бол зэвсмөрлөн гарахаар нэг бус орнууд нь иргэний тайн их нөлөөлдөг. Нөгөө Сирлоны нэг алмаз гэж яриад дэлхийд алдартай тэргээр алдартай. Тэгээд Сирлон бид нар очиход бас баруун Африкийн баруун өмнөд хэсэг тий. Яг баруун өмнөд хэсэгт. Тийм. Баруун Африк л гэдэг. Тэгээд тэнд очиход бол ерөөхдөө бол Африк ТV гэдэг анх удаа бид нар л хараад бас
их сонин содон л байжсэн. Их сайхан нутгийн иргэд бол ер нь тайван яагаад тэгэхээр 2000 онд дайн дуусны дараа 2 жилийн дараа нүүбийн цэргүүд үүрэг гүйцэтгээд ер нь ажиллагаан дуусах тийш гандсан. Олон улсын цэргийн шүүхийг хамгаалт нь Монгол цэргүүд идэг. Бид нар авахараас нь тэгээд бол нутгийн иргэд бол нүүбийн цэрэг гэдэг бол жочин гэдэг үгнээр авчихсан. Тэд нь бол бид нар маш их байж. Анх очил бид нар Ирак шиг за өчр зүггүй байлдан сонсоод буун дуумуу сонсоод байх юм гэсэн жир өдөр тутмын амьдрал жирийнээр үргэлжлээд биднийх хүч хэрэгэл төрмөнд агуулчлаад байх ямар шаардлага байхгүй. Тэгээ анх удаа оперативд очинэхээр бас соёлын шок бас дахиж гараад. Юун дээр Ирак та нар тулаанд орж исэн үү? Яг Тулаанд байлдааны ажиллагааг үл яг шууд утгаар ороогүй л дээ. Гэхдээ манай цэргийн багийн үйл ажиллагаа бол баазын аюулгүй байдлыг хамгаалах гэсэн үг гэдэг. Тэр баазд болохоор нэг 10 гаруй гадаадын орны цэргийн албаа агчд байдагсэн. Тэгээд тэдний аюулгүй байж бид нар хангаад харуулын цэрэг үүргүүцэх заримдаа нэг цоо моонд үүргүүцэтгэж явдагсэн. Яг биднийг байхад бол жишээ нь 10 ээлж явахад яг биднэрүү хаалдаад миноматын хаалгууд бол орой болгон явуулдаг байсан л. 20 м-ийн зайтай миноматын сум дэлбэрэн ч юм уу эсвэл баазын шалган дээр дэлбэрэл болж ирсэн. Яг шууд байлдааны ажиллагаанууд бид нар орж байгаагүй. Бид нар бол тодорхой хэмжээгээр зэвсэг таллагууд бол явагдчихжээ. Тэгээд улсууд ирэхээр тэгдэлтэй. Одоо жишээ нь Монгол улсууд ч юм уу дөргөө залуучууд Иракт үүрэг гүйцэтгэх хэрэгсээ за та яг хэдэн хүн гусалчаад ирвэ гэдэг. Тийм бол болоогүй. Бид бол өөрсдөө биеийг хамгаал үүрэг амжилттай гүйцэтгэж ирсэн. Дээр нэг би бас яг энэ талаар яг сайн мэдэхгүй байл да. Гэтэ нэг Монгол цэрэг юу байсан гээд нэг suicide bomber орж ирэл машинтайгаа орж ирэхэд аюул устгаж исэн, алж исэн гэсэн нэг тиймэрхүү нэг төв хэвжсэн. Тэр чамаг явж хахад болж исэн үгүй? Тий 2004 он миний өмнөх ээлжилтэй би 7 сард очсон. 2 сард яг тэр үед дөнгөж Монголын 2 дахь цэргийн баг очиод байж хахад амиа золиолагч халдлага үлдсэн мөлий том бааз руу. Яагаад тэгэхээр манай бааз болохоор 10 гаруй орны цэргийн албаагчтай. Тэгээд 2000 цэргийн албаагчтай. Яг өглөөний цайны цагаар бол тэр амиа золиослогч сайн сайтар төлөвлөгдсөн товтлогоо өсөл юм билээ л дээ. 2 машинтай. Эхнийх нь шууд ирээд дэлбэрэн гот нь баазыгаа дээр одоо хамгаалтын хашааг нь дэлбэлээд дараагийн машин орж ирээ. Яг өглөөний цай ууж байгаа ойролцоогоор 500 зэрэг албаагч хоол ич явах хөтн орж ирэх дэлбэлэх юутай төлөвлөгөөтэй байсан юм билээ. Тэгэхэд бол манай Дадзэ гэдэг одоо ахлагцолтой одоо сайхан офицер болсон зэрэг албаагч яг тухайн үед үүрэг гүйцэтгэж хахад эхний нэг 2 машин зогсоод байна гэдэг яг өөрт нь мэдгдээд гэсэн. Тэгэл удирдлагын мэдгдээл 2 машин их сэжиг өгөх зогсоод байна гэдэг нь манай цэргийн багийн удирдлага Польшийн цэргийн штабт яагаад машин гарч шалгуулах гал байж хат нь эхний машин ирээл хан дээр ирээд дэлбэрэлт өгсөн билээ. Маш хүчтэй. Зэ харуулын цэг дотор үүрэг гүйцэтгэж жагаад дэлбэрэлтийн төлгөөн дээр нь хоошоо ингээд ханаад дагаж унаад ингээд тодорхой хэмжээний шоконд ороод ингээд эхэлсэн мэд. Дараагийн машин ирснийг манай мэддэг байхад хажуудлын цэгтээс Яндан самбоо гэдэг нэг манай бас нэг байлдагч ахлагч тэр буудаад тасралтгүй буугаар буудаад эхлэнгод зэ бос сэргэж босч ирээд харсан чинь яг өөдөөс нь дахиад дараагийн машин нөгөө машин давхиж ирж ирсэн бэл. Тэр нөгөө дэлбэрсэн тэр заагаар нуух гээд хурдтай. Тэгээ нөгөө Аллах акбар ойрлоо явж байгаа ойлгомжтой шин. Энэ л амиа зэлгш. Тэнгуут нь сайн хараалж авал 3 удаа чиг шагаалтын буудлага гэсэн нөгөө машин газар дээрээ дахиад дэлбэрээд. Тэгээ дахиад азээ бас харуулын зэг дотор бас эвгүүтэл. Тэгэл тэр бол маш том дэлбэрэлт бас хэрвээ тэр машин дотор орж ирээд дэлбэрсэн бол нэг 10-аад орны 500 зэрэг ойролцоогоор яг тухайн үед хоол ижсэн гэж байгаа. Өглөөний цай ойролцоогоор 5-6 цаг алдаад. Тэгэхэд бол тэр эрсэл босон байл бас эвгүүл болгосон бэл. Тэгээд Монгол цэрэг тэрийг хамгаалсан ингээд тухайн үед бол баазын удирдлага, Америк нэгдсэн улсын удирдлагаас л маш их сайшаал очоод бидрийг дараагийн удаа үүрэг гүйцэтгэж очиход бол тэр тухай яриад баримтат кино мэнэг нь үзүүлээд тодорхой хэмжээгээр бол маш том үүрэг гүйцэтгэж маш түүхэн гавь явуулсан гэж бид нар хардаг. Амар юм тий. Чи дээшээ явахдаа айж исэн үү? Хиндэ айлгүй яг. Эхлээл Кувейт буугаал амар халуун бөхчин байгаа л байдаг. Тэгэл очихоос нэг баргуур сахалтай юмнууд өөдөөс мэдлээ л. 21-т өөгч одоо юу үсийг бодохт. Тэгэл Азийг нь дэлбэрэл ягаад ер нь оройнууд одоо чинь Монгол би 4 жил цэргийн сургууль сурахдаа бол яг хөтэ байлдан л гэж бэлтгэжсэн болохоос яг байлдааны газар очиод бас яг очих чинь бас нэг тодорхой хэмжээний шок ордог ш. Тиймэрхүүмээр айжлээсэн. Явандаа яг хөтгтэй үүргөө гүйцэтгэж дээр хамт олон сайхан бүртээ цэргийн баг нэг баг шиг болоод ирэхээр бол тэр бол нэг айгаад асуудал биш л юм яг. Тухайн орныхоо соёлыг танилцаад, улсуудаа танилцаад тодорхой хэмжээнд бас нэг араб хэлмэл бид нар чинь бас зүгээр байхгүй сураад бас
Польшиг сурна. Бусад орны цэргийн багуудтай хамтраа бид нар гүйлтийн тэмцээн зохион байгуулна, бэлдэржүүлэх тэмцээн зохион байгуулна гэл сүүлдээ покерч зохиочих шиг тэгэл цагийг арай бол үр бүтээлтэй явах юм бэл. Миний хувьд л яг англиэл сурыг, цэргийн иргэн мэдлэгээ дээшлүүлээ явсан. Очиж сайхан Польш найзартай. Дайнаас өмнө бол нэг араб английн багш гэсэн нэг араб орчуулагчтай сайхан найзтай дөрмийн мэдлэг жоохон сурч авсан л та. Ирак 2003-4 оны үед гэхэд гэтэл ямар ч лсэн нөгөө баахан дэлбэрэлт эднэр болол нурангал болсон байсан л ахalta тий. Би яг сандгийн 2002-3 оны үед чинь тэгэл Америкт байсан тэгэл бараг л reality TV л үзэж байгаа юм чинь. Мэдээгээр бүх мэдээллийн бидний сугал дээр CNN, Fox, Max тэгэл бүгдээрээ ингээл харанхууд ингээл дэлбэрэлт үсэл юмнууд ингээл асаал асч унтраал ингээл амар юм үзүүлэл. За энэ Багдад гэдэг чи ерөөхдөө бол байхгүй болж байгаа юм байна л да гэл. Чамаг очиход ер нь нөхөн сэргийн босголт эднэр нь хийгдсэн байсан уу? Яг бас бид нар бас эндээс явахаас бас мэдэн тус 100% тэгэл ер нь за Багдадд очиод л үнсэн нурам шиг л газар очино гэж бодож илсэн л та. Яг Багдад руу бүх цэргийн албаа гэж яваа. Бид нар манай Монголын цэргийн баг маань болохоор Багдадаас урагшаа 100 км-ийн зайтай Аль-Хилла гэж хотод байдаг. Багдад руу бид нар яг удирдлагуудаас нэг очиж хурал суудیں۔ Тэгтээ яг нэг эртний түүхтэй Багдад орыг л үзнэ. Тэнгоч CNN, Fox News мэдээ үзэхээр ерөнхийдөө үнсэн нурам болгоод байдаг. Яг Багдад руу очиод бол гайгүй л юм байл. Яг нөгөө ямар ч орны цэргийн баазууд нь болохоор нөгөө юунууд нь одоо жишээ нь Монгол Улаанбаатар ч гэсэн нөгөө хотоо тойроод байдаг шүү дээ. Тэгэхээр хотынхоо нөгөө захын дүүргүүдэд яг тэр байлдааны ажиллагаанд яг хотын төв гэх юм одоо Багдад яг үнцэн амин хэсэг болсон бол гайгүй яг ерөөсөө төвлөрөх юмнууд нь харьцангуй соёлын үнэт зүйлсийг дэлбэрэх нь бол олон улсын эрх зүгээр хориотой шүү дээ. Тийм болохоор нөгөө дээр үе эртний баримт яг тэр ивэрэл байж л. Ирак улсууд ямар хүмүүс вэ? Ямар улсууд вэ? Ирак улсууд яг бас л бусад исламын шашинтай улсуудыг бодвол яг адилхан. Гэхдээ арай жоохон төрөмгийн юм шиг л надад санагдсан. Кувейтэд бид нар байж байгаа л Ирак руу яваад орон тэгэл төрөмгийн зааш та нөгөө яриа нүртэл жоохон ингээд гэсэн. Тэгээд бид нар ч очингуудаа зүгээр жоохон араб хэл сураад эхлэнгуут л араб хэлэнд монгол хэлдээ их төстэй өгнө. Ах гэхэд яг адилхан л ах гэж байна. Тэгэл ер нь би энэ хүндлэх ёс мос нь ер нь монголчууд манай ёс заншилтай ерөнхийдөө бол төстэй л юм шиг санагдсан. Яг Ирак улсууд бол жоохон харахад жоохон сүртэй мөртлөө бас гайг юм байлаа. 13 дугаар зуунд биднийг манай үүргүүсч Аль-Хилла хажууд хотын хажууд нэг Бабилон гэдэг эртний Бабилон гэдэг нэг алдартай тойр байдаг. Тэрэнд очиод 13 дугаар зуунд монголчууд ирж лээсэн юм л дээ. Тэр Бабилоны тайлбарлагч нь биднийг орчод та нар хаанаас ирсэн? Бид нар Монголоос ирж байна гэсэн чинь тэгвэл тавтаа морлоо гэд яагаад бидний ингэж гэсэн чинь 13 дугаар зуунд Бабилоноор манайх дайраад ирж ирээд дайрч явах хажуугаар өнгөрөөд за васаал болгоо өсвөл байлтгаа хөхөд Бабилончууд хаалганыг онгойлгоцсон байл л дээ. Тэнгуут нь манай их юм бол тэр соёлын үнэт зүйлээр нь ороод нэг ч халдаагүй. Ороод сайхан бүх дотор матур юм ачаад аваа гарсан байл. Тэр тайлбарлагч нь болох тэр түүх бол маш сайн байл. Дараа нь биднийг Персүүд ирсэн, Оттоманууд ирсэн, Францууд ирсэн, эдэн соёлын үнэт зүйтгэсэн мүтгэсэн. Монголчууд бол тодорхой хэмжээстэй үгүй. Нэг арслангийн том нэг хүн барьж байгаа арслан байдаг. Тэрний хамрыг энэ яг бусд нь үлгэр дүүрэл жавцсан юм байл. Тэр түүхээр яриад. Тэгээ нөгөө би тайлбарлагч нь гайхаад гэж яагаараа ийм том ийм баримлыг Монгол зэрэгт завчдیں۔ Би үнэмшгүй байна гэсэн чинь завцсан гэдэг. Тэгэхээр тухайн үеийн сэлэн мэл нь бас айхтрал гэсэн бас таараад түүхэн нэрүүлдэж амар том баримл юм байна тийм. Бас нэлээд том барилгаа бас том. Нэг ч том биш. Доос нэг хажууд нь очиход бол нэг авахлахыг бол жоохон займаатай зогсгоор ч юм уу. Одоо Сүхбаатарын өшөө шүү юм уу. Тиймэрхүү бол. Бабилоны хамгийн үндсэн баримл гэдэг юм л. Тэгээ эртний тойр мөрөд нь яг хөндөгдөөгүй юм билээ. Хоол хүнсний хувьд ямар байх вэ? Хоол хүнсний хувьд бол бид нар асуудалгүй. Нөгөө Америкээс олон улсын байгууллагын нөгөө эвслийн цэргийн ажиллагааныхыг нэг стандартын яг рестораны хоо шиг л анх бид нар очиод ерөөс учир зүгэн махан дуусгаал гүцээгээл ер нь Монголоос ирсэн махан дуртай шүү дээ. Монголчууд орж ирлээ янгоот нөгөөдөө чинь махан нэмж байгаа юм чи. Тэгээд манай тоогооч нар чинь энэтиг тоогооч нар байсан. Тэгээ сүүл рүүгээ яваад очин жил ерөөсөн монголоор яриад авч махуу шүлөө төмсөө өөдөөс би чинь жилийн дараа Монгол царай өсний жилийн дараа очин төмс итгүү мах итгүү чи гээл ундаа авах гээл өөдөөс асуугаад энэтгүү чи монгол хэлийг доор нь сурцсан. Тиймэрхүү болохоор бас илэмсэг хаа нэг шүл уумаар санагдтiin нэг л бөөнөрөө нийлж байгаа л Монголоос авчирсан борцоо гаргаж тавьж байгаа л тэгээ сайхан
Будаа авчирч байгаа л гурилтай шил, борцтой шил хийн шүү дээ. Цагаан сараар тэгээд 2 3 залуучууд Монгол залуучууд ч хилэн чидчих хэрэгтэй аяст болчт юм аа. 2 3 залуу томилж байгаа бол цөөвн ч юм уу, нэг бууз ч юм уу, хуушир ч юм уу итцэн байхад гэрээсээ олон сар болсон цэргүүч юм бас нүдэн сэргээл ирнэ шүү дээ. Хиймрэн сэргээл. Юу лөө Багдад руу ороод хоол идэж үзсэн үү? Гаднаас тэр нутгийн юунаас ер нь бидрийг идэх ер нь хоригдчихдээ яг очихоор нөгөө юу болохгүй одоо явж болохгүй газараа юм одоо чинь эмэгтэй хүнд хүрч болохгүй нөхөр нь тэйгээ эмэгтэй хүн явж хагаад нүдрүү нь харж болохгүй эдийгээр гэвлүүртэй байлж гисэн бид нар тэр эмэгтэй рүү харж болохгүй нөгөө эмэгтэй чинь хандж болохгүй бидэнд бол асуудал байхгүй нөгөө шашныхын юугаар нөгөө хүнд байдаг байхгүй тэгээд жишээ нь яг ингээл ороход Багдад ороход Багдадын дээр Америкийн цэргийн албагч би эндээ танилцуулах юм аа бидэнд танилцуулсан юм л гудамжнаас хоол битгий яваа хизээж битгий яваа стандарт халуун оронд яагаад тэгэхээр өвчих маш их олон төрлөвч. Тэнгуут нь яг юмыг ажилтгүйгээ сониучгийн зандуу зогсоод нөгөө нутгийн нөгөө бин хилээд идэх шүү дээ. Бин одоо юу гэдэг вэ? Наан идэж нүгдсэн бас сонирхолтой л. Сая би Афганд очиод бас гудамжнаас нь тэр наан тэр туснууд аваад идсэн бас их сонирхолтой л санагдсан. Афганаар би нэг ээлж хүлээлцгиймээр явсан. 30 хоног тэнд үргэлжлэв. Ер нь нэг альва нэг улсад очиод ингээ явахад яг годамжны хоолн л яг үндэсний годамжны хоолн яалч үндэснийхээ итгэс орох. Камбожд очиод би 2010 онд Камбожд хээрээ сургуулж явсан. Камбожд очиод явж хахад годамж нь амар үсээ явж байсан чинь амар гой мах өнөртэй л хэвчээ. За амар үлдсэн ч байсан. За нэг махаандаа гэж идэх гээл ийдсэн чинь том бор иймэрхүү том бор юмнууд л байна. Худалдаж аваа яг этгийн алдад нэг хажуудлахаа Камбож энэ юу юм гэсэн чинь нисдэг жаам гэнэ. Амар гой мах шиг өнөртэй Камбож ч болохоор юм иддэг юм байлээ. Амар. Тэгээд сонирхлоор өөрөө Камбожийн цэргийн албаа агч таныг ширэнгрөө орж байгаа нэг могоо бас нэг идэж үзье. Могоо идэж үзсэн бас. Ямар шоутай юм бэ? Могоо мах жоохон хатуухал юм байлээ. Тэгтээ идэх сайн л. Зэжлүүртэй л гэдэг. Би матрик мах идэж үзчихсэн тэгээд. Матрикыг бас ийцээсэн. Пномпен руу ороод. Манайх нөгөө survival гэдэг хичээлтэй Виживаныг орсоор хэлээд байдаг. Тэрнийг бид нар 2003 оноос эхлээд туршаад эхэлж байгаад олон улсын хээрээ сургуулийн энд тэнд жоохон яаж амиа авах гэдэг нэг тодорхой хэмжээ гарын авлага дээр бэлтгэх шаардлага байсан. Тэгээ ер нь могоог яаж алах вэ, монгоог яаж бэлтгэх вэ гэхлээр бол Монголд бол эдгээр хотын майнад бол туршлага байхгүй ш. Тэгэхээр өөр оронд очиод ихэд би бол Камбожд очиод Камбожийн офицерууд хамгийн дөрөнд могоо сайхан яаж төхөөрдөг сурмаар байна гэдэг. Өөр хүсэл гаргаж байгаа яваа л да. Дараа нь энэтхэгт манай цэргийн албаагчтай байхад энэтхгээс бас сураал ирсэн. Тэгээд энэ тэнд хэрэгтэй юм байна. Яа тэгэхээр дөрөж намайг 2012 онд үүрэг гүйцэтгэж хагаад өмнөс удаанд үүрэг гүйцэтгэсэн манай монголчууд ирэхэд тэнд маш их могоот. Амар их могоот. Хортой могоо, янз бүрийн могоо. Тэгээд манай монголчууд ч могоог л усан амтныг ерөөсө халддаггүй шүү дээ. Бүр ойртгоос ч яагаад иддэг. Тэгэхээр нэг энэтхэг цэргээс бид нар яг халдахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр бие хамгаалаад могоон дээр өвчнийг зайлуулахын тулд тодорхой хэмжээ хэрэндээ харьц сурхаас өөр аргагүй л болт юм л. Тийм. Энэ хоёр энэтхэгийн цэргийг авчирж жагаад могоотой яаж ажиллах вэ гээл яалч сурахаас өөр аргагүй юм л. Жишээ нь одоо баазд нав яг очиод одоо цэргийн баг дээр очиж байгаа нэг хоёр могоо ороод ирчихэд 20 залуу тойрч зогсчаал хин нойртгүй гээл хараа зогсож байгаа юм. Тэгэхээр н хоёр энэтхэг авчирхад хоёр энэтхэг нэг гараар очиж барайл аваа авчиж байгаа. Яах ч байгаа идэх ч байгаа гэдэг. Тэгэхээр яалч бид тодорхой хэмжээр ийм гадаад үүрэг гүйцэтгсэн чинь өөртөө хөгжүүлэх байгаад орчин дасгахын тулд ямар ч суралцж явах шаардлагатай гэдэг би бол хаажсэн. Анхаарах ёстой зүйлүүд нь юу вэ тэгээ могоо барьж итгэхэд? Могоо яхаа барьж итгэхэд яалтч нөгөө толгоонд хамгийн аюултай шүү дээ. Толгоогоос нэг хойшоо 10-аас 15 см тасдах хэрэгтэй. Яг л тэрэнд яг бүх хорн байдаг байхгүй. Тэгээд толгойг нь тасцсныхаа дараа бол арсын авах хэрэгтэй. Арсын. Ялангуяа могоо гөрмөл үгүй могоо бэлхий хоёр чинь арсын дээр хортой байдаг. Тэгээд арсын сайхан хуулаад өвчтсөн байхад бол дотор ихтэн гаргаа хийцэн байхад бус өвчсөн хэсэг нь бол идэж болох гэсэн үг байна. Тэгэл ерөөсөө юмын цэвэрлэлээ Камбожид бол ерөөсөө тархины толгойг нь стадл арсын уулаад ингээд юу шиг хэрччихдэг юм хэлээ л дээ. Тэнгуутаа галан дээр хуураад юу шиг ястаа тий. Хавиргыныхын яснууд нэг шүү дээ. Тэгээд тэрийг авчт юм хэлээ. Тэгээд тэрний салангуутаа тэгээд ногоо игээд тэгээ нэг одоо цөөвөн шиг юм ийгээл идчихдэг юм хэлээ л. Тэгээ бус болохоор янз шууд дээр нь шууд нэг одоо бүхлээр нь ингэж бөөр хилж байгаа гал руу одоо манайхаараа төмс буулна гэдэг шүү дээ. Тэр шиг ингэж буулж болгож жагаад хальсын нэгэд хугалахаар хорн өгөөлчт юм лээ. Хайх хальсын муллаа тэгээ идэт юм лээ. Янз янзаар л.
Сонирхолтой. Sierra Leone Blood Diamond ихтэй газар шүү дээ. Blood Diamond ихтэй киног нь үзэл явчихсан. Очиод бас тэгсэн Sierra Leone бол яг дайны дараахад хөгжил рүүгээ явж байгаа ерөнхийлөгч нэг сайн сонгогдсон юм байлаа. Хамаг хамаатуудтай очиж шоронд ийцсэн. Тийм болохоор авилгатай бол маш сайхан үзсэн. 2006 онд би 2007 онд очиж үр гүйцэгчээд 2010 онд би Либер явахдаа дайрсан 2 3 удаа манай зэрэг. Тэгэхэд бол 2006 оны хөгжил 10 оны хөгжил хоёр хооронд бол маш том ялгаатай байлаа л дээ. Жишээ нь 2006 онд явахад бол ийм өргөн замтайсан бол 10 онд ч том хурдны замуутай нөгөө замуудаа яагаад дид бүтсэн асуудлыг бол маш зөрөгтэй шийдсэн. Тийм асуудал их ясал. Sierra Leone орны хувьд бол нэг бас нэг онцлог юм бол өвчихтэй. Бидний Ирак Мирактай яг үр гүйцэтгэж байж хахад бол бид нар гаднаас зэвсэг тадлал болно гэхээс өөрөө бол дотроос л өвчин болсон нэг айд үсэн. Sierra Leone бол жижиг нэг шумуул гэхэд ирээд хацхад л 3 төрлийн өвчин халтаач вэ гэл айн штэ. Тэгэл хамгийн гол малаар өөр юу яваа вэ? Малаар тэгээд нэг ямар февер лээ. Yellow fever гэдэг үү? Yellow fever ш өөр нэг 2 төрлийн дахиад нэг өвчин байгаа. Тэгээд нэг харахнаас Lassa fever гэдэг бас нэг амар өвчин байгаа. Харахны өвчин. Тэгээ холиор бол ерөөсөө Sierra Leone бол ер нь байдгийг үзэгдэл. Ягаад бол маш их бороо ордог газар. Бүтэн сар тасралтгүй бороо ордгийг одоо анх удаа апрогт хичээл үзчихлээ. Тэгээ бороо ороод тогтол ерөөсөө үер болохгүй гэсэн. Нөгөө голууд нь урсаал яхаа цэцэг бол нүдэн дээр уургана. Яг ингээ хараа суужгаад хоёр буу олоо сууж хахад нүдэн дээр цэцэг ургаад юм сайн. Тэрийг нэгэл тасцчлаахгүй бол нөгөө юу вэ? Шумал их үржин. Шумал чи эмэгтэй шумал нь хамгийн их өвчин дээр нь бас нэг доох байна шүү дээ. Тэг хүн амынх нь бараг тал хувь нь доохтойг л амар цуураад идэг. Очууд бол доох их магадлал өндөрлөж л гэдэг тал нь арай биш. Монголоос ч гэсэн тал нь доох магадлал. Sierra Leone гэдэг бүр жунгл мөнгөлтэй тиймэрхүү газар юм аа тий. Semi jungle гэдэг тийм. За. Яг jungle гэхэд бол бас биш. Гэтэ нөгөө хүн явж болоод идэх хөхгүй. Нөгөө яг tropic jungle нь болохоор хүн явдаг байхгүй. Sierra Leone болохоор голоор яваад байна. Тэгээ маш өндөр юм уулалтай болохоор Sierra Leone гэсэн юм бэл. Sierra гэдэг чинь уул гэсэн үг шүү дээ. Тэгээ Sierra Nevada гэдэг шиг тий. Маш өндөр юм шогуур юм уултай. Тэгээ уулан дундаа амьдарсан. Freetown гэдэг нь болохоор манайтай адилхан 4 уулан дотроо байсан. Уулан дээр мэрдэ хааны ордон тэр дээр үед хааны ордон байсан юм байл л дээ. Sierra Leone Либер хоёр болохоор дээр үед нөгөө Америк Англи руу нөгөө боочууд их явдаг гэсэн шүү дээ. Тэднийхээс нөгөө баруун эрг болохоор тэднээс их авдаг гэсэн бэл. Яг портын улсууд. Портын улсууд. Тэгээд тэднээс маш яадаг. Тэгээд ялангуяа Либер бол яг нөгөө далбаа нүртлийг Америк нэгдсэн улсын талбайт яг адилхан шүү дээ. 50 далбаат 50 иймүүтэй 5 шүт байдаг бол Sierra Leone хөрдөө Либер хол тэр нэг 5 шүү. Тэгээд адилхан иймүүтэй байхгүй. Strips. Тэгээ ер нь Либер бол яг Америкийн школоор яг хөгжил одоо Америк соёл Америкийн нөгөө харууд нүртэл нөгөө хил мэл нүртэл Америкийн юутай. Sierra Leone болохоор Английн колон байсан. Одоо хүртэл Английн колон. Тухайд иргэний дайнд нүртэл англичууд ороод бол Английн колон хэвээр байгаа. Колон байсан байхгүй. Одоо ч гэсэн Английн нөлөө бол маш их байдаг юм билээ. Соёлын нөлөө, эдийн засаг. Ер нь Африкт ингээ очиход жишээ нь одоо Заны ясын гэхэд бол нөгөө Франц. Нутгийн хэрэгтэн Францаар байдаг. Улсынхаа нэр нь хүртэл Катадуар гэдэг Франц. Францын нөлөө бол маш их байдаг. Sierra Leone болохоор Английн нөлөө маш их байдаг. Английн том үйлдвэрүүд байдаг. Либер болохоор Америкийн нөлөө байдаг. Тэгээд улс усаараа ингээ өөр л байдаг юм л дээ. Тэгээд нөгөө хилээ өөрчилсөн англи хэлийг одоо хэд дахиач өөрчилсөн сонь хэлээр ярьдаг. Либерт би нэг дээр нэг баримтат кино үзэж ирсэн. Нөгөө иргэний дайм болоод ирэнгуут чи яг соёлынхон хувьд бол түүхэн соёлын хувьд бол хүний одоо зүрх гаргаж иддэг. Эсвэл хүүхдийн зүрх гаргаж иддэг гэд нэг тиймэрхүү тохиолдолд нэлээх болж исэн юм одоо. Хүний мах иддэг. Тийм нөгөө идж байгаа хүнд нь амар хэрчүүч өгдөг, дайнд ялагдахгүй алуулахгүй гэсэн нэг тиймэрхүү нэг түүх соёл шашны нэг тиймэрхүү одоо нэг бөөгийн шашны маягийн юмнууд байх шиг байна. Нутгийн апартив маш олон шашны урсгал байдаг юм. Онготой яг манайхтай адилах шиг нэг ялангуяа Либерт бол яг тийм их байд юм билээ. Би 10 онд өөр гүйцэтгэж хахад одоо нэг нутгийн удан гэх юм да зайрын ч юм уу. Нутгийнхаа одоо нутгийн засаг даргийнхаа дараа орно. Тэгээд нөгөө нөхөрчин болохоор нэг жилд юм уу 2 жил нэг удаа хүүхд мөхтөр өргөл өрчт юм байна. Дахичт юм байна. Тэгээ нөгөө нутгийн иргэдэнд барьж чаддгүй.
Яагаад тэгэхээр нэг хараал өрөөлтэйг яг очихоор л яг бөөг овцтой адилхан нэг хөгшөө удах хөөхөн л байх юм л та. Би бол удах гэж дуудав. Тэгээ ингээ хахаар нөгөөтг чи ерөөсөө хин ч хаалцч чадахгүй юм. Тэгээл амар үзэж харах намаа хүртэл үзье мүзээгээл гар байрмаарал барь. Тиймэрхүү одоо жижиг тим одоо манай бөөгийн шашин шиг тим юм Африкт бол маш их байд юм лээ. Яг адилхан бас нэг сүнс мүсний талаарх бас үзэл модлоо байдаг. Оршуулга болоход хамгийн гол нэг сонио Либерт яхад зарим нэг аймагуд нь оршуулга болохоор нөгөө насархаар манайх чинь гашуут өгөхөд баяр тэмдэглэж ууж нарийн тийм л. Тэрийг харахад их сонио юм байлээ. Тиймэрхүү шашны зам үйлүүд их одоо нөгөө кинонд гараад ирсэн каннибализм гэдэг. Тэр бол одоо бас зарим Африк орнууд одоо хүртэл байж лээд юм байлээ. Ялангуяа Конгийн зарим нэг омгуудад одоо хүртэл нөгөө дайсныхаа зүрхийг идвэл түүний үг аав гэсэн тэр бол яалчгүй байдаг юм байлээ. 2002 онд нэг Египтийн нэг офицерыг нутгийн омгийн ахлагч нь барьж аваад идсэн юм байдаг юм лээ. 2002 онд. Тэрнээс хойш нүүб болдгоо нөгөө офицеруудын аюулгүй байдлыг хангахад бол маш бүтцэн өөрчлөлт оруулахаас л аргагүйсэн бэл. Серлан Либерт болохоор Либерт нэг ганц хоёр овгууд нөө тиймэрхүү юм байна. Серланд бол нэг тийм байхгүй яасан. Либертлэр нь тийм байдаг гэж би тэр нэг баримтат киноор л үзчихсэн. Тэгээд яг тэр нөгөө хүн барьж иддэг байсан амар том одоо Rebel Army-г л удирддаг байсан хүн одоо хүртэл амьд байгаа байхгүй. Гэхдээ ерөөхдөө бол war crime үлдсэн байгаа нөхөр байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ял шийтгэл лидер байгаагүй зүгээр ингээд 50 амьдарч байгаа амьдралаа өөрчилсөн амар Christian болсон ISIS тэтгэдэг эднэр гээд тэгээд тухайн үеийнхээ юугаа ярьж байгаа байхгүй хийжсэн зан үйл мүлгээд Vice гээд YouTube дээр тэр нэг докюментари байж лээсэн л да. Тэгээд бүр нэг иргэний дай дээр зогсныхын дараа нөгөө да хоолны газар ороод хоол захиалаад идчихсэн чинь өний махаар хийцээ хоол ороод ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээ яг би угаасаа хүн иддэг байсан болохоор амтын аван шууд мэдж байгаа гэл бүх асуудал үүсгэсэн гэл тэгжсэн. Тэгэл яг иргэний дайм болох ч юм уу яг тиймэрхүү юм болсны дараахан бол цогцснууд бин тэндэг айгүйх байдаг гэд. Годомчинд нь ер нь бол тэгээ ариун цэврийн талаасаа бол олон нийтийн газар годомчид эдэр бол бас аюултай юм харагддаг юм байлээ. Яха годомж Африкийн одоо дайм байлдаантай орнд явахд бол годомжинд бол цогцолсон дөө. Ялангуяа хоёр омог хоорондоо зэвсэг мөргөлдөн осны дараа яваад очиход бол хийвгүй нүд талтарм зүйлүүд зөндөө үзэн. Тэгээд халуун орон чинь нөгөө цогцож их амархан муудна өнөр танар гэж амар Монголд л яг хөлдсөн. Тэнгуутаа Африкт хамгийн гол зүрх эмзэглүүлэм юм юу гэдэг вэ гэхээр хоёр омог хоорондоо муудалцлаа гэхэд ерөөсөө 90 эмгүү хүүх залуу өгсөн залуу бүгдийг л хүүс тэмтэрдэг юм л хамгийн муухай. Ингээд үүр гүцтэй очиход хоёр омог л байгаа юм л да. Одоо манайхаар одоо чинь зах чин борчгон ч юм уу хоорондоо муудлаа гэхэд би энийг очиод хүүс тэмтэрч юм. Тэгээ Африк чинь маш олон хоорондоо маш олон омог туваагдана. Омгийн захирч бол ерөөсөө л ер нь тэр сумын засаг дарга маргатай л адилхан. Одоо омгийн нэг залуу байлдагч одоо нэг залуу байлаа гэхэд засгийн газрын үгэнд орохоос илүү засгийн газар хийгд ерөнхийлөгч үгэнд орохоос илүү омгийнхаа захирчийн үгийг л тагдаг. Тэгээ нөгөөдөл нийш тийш буруу хараа зогсож чинь нэг бас цагийн байдлыг их байсан юмсан аргагүй юм. Энэ Африкт болж байгаа энэ үйл явдлууд манай нэг найз надад ингэж тайлбарлаж ирсэн л да. Африкт ягаад ингэж амар их дайнд дайжин болоод хоорно ингэ таарддаг вэ гэхэд энэ Европын империалист колоничлалдаас л болсон амар том газар нутгийг тодорхойлонгуудаа бүгдээрээ өөрсдийнхээ хилийг ингэж зурцсан. Тэр хилтэн тэгээд яг нөгөө хүмүүс чинь угаасаа захирагдахгүй шүү дээ. Тэгээ хилийн ингэж зурцсан. Тэгүн гот энэ ингэж манай колони, манай улс гэдэг тэгүн готон дотор нь хоорондоо таардгүй омгууд ингэж нэг улсын иргэн болоод ингэ орцсон байдаг. Тэгэл ингээл тэрнээс л бүх юм үүдэлтэй. Тэр суурь нь бол үндсэн тэгж тавигдсан гэдэг Европын колоничлуудаас болсон гэдэг тэгж байгаа гэдэг. Тэр бол үнэн өвтөл гэж бодож байна. Жишээ нь Серлан Либерт бол алмазтай. Алмазын ордуудын ард тулгын Европын орнууд л байдаг. Тэгээ нөгөө алмазын ордныг эзэмшиж байгаа эзэдүүд нь ер нь зэвсэгэл маш сайтай. Одоо Оросч юм уу, Америкч юм зэвсэгэл. Тэр зэвсэг хаанаас гараад ирэх гэхээр бас урт үгэлж чаддаг. Өмнө Судааны бол газрын засаг маш ихтэй. Амар. Судан өмнө Судаа ер нь ихэд бол нэг ус байсан шүү. Бүгд нам Судаас гэж байж хагаад Судан болохоор исламын шашинтай, өмнө Судан бол христийн шашинтай байхгүй. Тэгээ хоорондоо маргалснаас бол урд нь бол тустай байсан юм л. Тэгээд Судан өмнө Судан хоёр хуваагдсан. Яг завсарт нь бас нэг Абэ мужигээд бас яг газрын тус хамгийн их өдөрмжтэй газар нь бас дунд нь ингээд бас нэг үлдчихэд байгаа байхгүй. Тэгээл ерөөсөө
Хойтлын Судан улсад бол хойтлын бүгд найрамд Судан улсад бол исламын орнуудын нөлөө бол маш. Ягаад гэвэл исламын шишинтэй цаанаас Египт, Сауди Араби гэдэргээд юмнууд. Өмнө Судан болохоор ерөөсөө христийн шишин буюу одоо Европын орнуудаас бол маш. Тэгэхээр шашин хоорондын мөргөлдөн дээр нэлэмдүүлээд газрын тосон дээр нь бол том улсуудын ашиг сонирхол маш явагддаг анзаарах зандалтай нөгөө харагдсан баялагтай орн гэдэг л тиймэрхүү юм бол эндэн дээр харагдал юм л. Эдгээр маш сайхан эрдэнэс баялагтай ч гэсэн улсууд нь ядуу зөлөө нөгөө өсвөлнгөөр маш олноор нь яаж ийм гэдгийгс юм бол бодгол асуудал нь л. Судан өмнөд Судан одоо ямар нөхцөл байдалтай байгаа? Өмнөд Судан бид нар 2012 оноос эхлээд бид нар цэргийн баг 850 хүнтэй одоо яг цэргийн албаагчтай багтын дүүрэг үздэг батальон. Тэгээ хүчний штаб гэдэг ойролцоогоор 10,000 цэрэг удирддаг хүчний штабд манай бас 10 хэдэн офицерууд байд. 2002 онд би яг тэр хүчний штабд нь ажиллаж исэн. Тэгээд 850 цэргийн баг маань яг нөгөө бүгд найрамд Судан улстай хил залгаан нутаг дэвсгэртэй үүрэг үздэг. Хамгийн халуун цэгтэй үүрэг үздэг. Тухайн үед яг хоёр Судан хоорондоо дөнгөс халаад нэг нь тусаар тогтнол зарлаад олон улс хүлээн зөвшөөрөгдөд газар нутгийн маргаан, хөлийн маргаан бол маш их гардаг байсан. Одоо тэр нь хайцангой намжчаад одоо нэг хоорондох нэг үндсэн овг хоорондын тулаан маш их болж байна. Жишээ нь одоо ерөнхийлөгч нэг омог, дэд ерөнхийлөгч нэг омог хахад 3 жилийн өмнөөс эхлээд хоорондоо муудалцаад бас маргалдаад эхэллээ шүү дээ. Тэгэхээр чи нөгөө нүүбийн цэрэгчийн аль тал нь орох хүчрүү. Гэхдээ нүтэн дээр нь одоо энгийн эрэхтэй хамгаалах үүрэг хүлээдэг. Тийм болохоор одоо нэг дивизийн захирч нь яриад манайхтай сайн болно гэхэд нөгөө дивизийн захирч нөгөө омгийн хот бид нар бол нэг тал нь орж болохгүй байдаг. Тэрнээс болоод одоо бол дүрхсдийн асуудал маш их хэцүү болчихсон. 40,000 хүнтэй дүрхсдийн баазыг хамгаалan тэрний аюулгүй байдлыг сахиулна. Нөгөө дүрхс дотор ч урд нь нөгөө байлдчихээсээ зэвсэгт одоо дайчин байж байгаад тэрийг хачаад дүрхс дотор орж ирээд дунд нь суучаад таалгтай байна гот нь дотор нь гимт хэрэгээ гэдэг асуудал зөндөө шүү. Тэгээ нөгөө дүрхсдийн хооронд дотор чи өвчин чих гарна, шумуулчих болно нэгээд янз юм болно нэгээд тэр асуудал дээр манайх цэргийн албаагч маш их ажилласан. Одоо мэдээгээр л андаа тэдүүн аварлаа гэдэг мэдээгээр гарч ирдэг. Энэ бол ингээл ч юм болох асуудал хамгийн их. Цагийн байдал одоо тэр омог хоёр хамгийн том хоёр омог хоорондоо маргалтчихэд байгаа тэр хоёр зөвшөлт хүртсэн бол ерөөхдөө бол Өмнөд Суданд бол ирээдүй бол байгаа гэж маш их би хардаг. Яг тэгвэл газрын тус ихтэй. Олон улсын байгууллага маш эрчимтэй ажиллаж байгаа. Гэхдээ сүүлийн түрүү жил оноос өмнөхөн жоохон нөгөө ойрын хэдэн жил бороо ер нь ороогүй жоохон цөл талдаа нутагтай. Бороо ороогүй болохоор гангийн байдлаас бол урах зураалт байхгүй. Тэгээ өсгөл их ямар нэр хүч байгаа. Тиймэрхүү асуудал тулгараад байгаа. Эдгээр Монгол цэргийн хоол маань сайн байгаа ч гэсэн хажууд хүмүүсүүд нэгэд байхаар сэтгэл эмзэглэм зүйлүүд л зөндөл гардаг юм л та. Хэцүү тавилантай болоод юм тий. Хэцүү. Африкт очиод үүрэг гүйцэцээд ирэхэд улсынхаа хөгжилт бол маш их итгэж шүү дээ. Манай орн бол их гоё явдал голдрол яваа байна гэдэг. Гэхдээ бид нэр одоо энд байгаад байгаа ч гэсэн тэгэл Африкийн орнууд тэгэл Африк гэдэг чи одоо нэг л бүхэл бүтэн улс шиг л ярьдаг. Тэгээ ойлголт нь болохоор зөвхөн хэвлэл мэдээгээр радиогоор янз бүрийн юмар ингээл амар шал ондоо ертөнц байгаа байхгүй. Ерөөс би бол л ч үзээгүй. Тэгэл сонсох нь бол зүгээр л хэвлэл мэдээлэл гарч байгаа. Тэгэл баг л тэр чигээр ингээл үсгэлэн зарлал үсгэлэн ингээл гам болцсон үсгэлэнтэй тэгэл амар бодоо болцсон л ТV юм шиг харагдаад байдаг боловч яг ингээд хараад үзэх юм бол Египт тийм Уганда, Кен, Өмнөд Африкууд ч юм бол маш өндөр хөгжилтэй тийм. Нигери гэдэг Нигери гэдэг орн ч гэсэн маш хөгжилтэй орн шүү дээ. Лэгос гээл юу дэр 3 дахь том за юу лээ? 4 дахь хөлөө 5 дахь амар том нефт нийлүүлэгч. Тийм. Лэгос Нигери гэдэг улс чинь одоо 150 хэдэн сая хүн амтай шүү дээ. Маш том. Хажууд нь Камерун гэ байж байгаа чинь тэр 15 сая хүн амтай хахад тэрний 7 Нигери улсын иргэн байх ч шүү дээ. Тэгээ Нижер гэ хоёр орн байгаа шүү дээ. Нижер нь болохоор Английн колони байсан. Английн соёл уртлыг ингээ хүлээд эдийн засгаа ингээ босцсон. Ерөөхдөө бол Африк твтэй цэрэг армийн өвч гэсэн хамгийн хүчтэй орн. Нөгөөх нь Нигер гэдэг орн нь болохоор Францын колони байсан. Тэгээд их цөөхөн хүн амтай бас их жоохон нуугд хашигтмал орн юм. Тэгээд бол газрын баялаг байхгүй. Тиймэрхүү орн. Тэгээ энэ хоёрын ялгааг
очоод яг газар дээрс нь харахаас ахуулаад гэх юм л да. Одоо Африкт Кен, Нигери, Гана эдэр гэсэн орнд бол маш өндөр хөгжилтэй. Ерөнхийдөө дид бүтэц улсуудын соёл моёл нь бол маш сайн. Яг Африк Твэрэ гэдэг чинь марг 40 гаруй орн байдаг шүү дээ. Африк төв чинь. Твэрэ тийм байхгүй л дээ. Африк Намибиа гэдэг эдэр орн тэр Кен эдэр чинь бол Ботсван харьцангуй хөгжилтэй орнууд. Гэтэ яг тэгээд цөөхөн эдэн энэ улсууд нь яг хэвлэл мэдээлэлээр гарч байгаа улсууд нь л бодоолцсон. Хамгийн халуун цэгүүдийг л ер нь хэвлэл мэдээлэлээр нь үзэлдэг. Тэгэхээр яг ингээ хөгжлийн ярьж байгаа улсуудыг бол орнуудыг гаргахгүй л ах шиг л дээ. Ярихгүй л ах шиг. Кенмен бол маш сайхан хөгжилтэй. Уганда бол надад их таалагдсан. Ерөнхийдөө бол Америкийн соёлыг бол дагцсан IMAX телевиз эдэр хүртэл байж шүү дээ. Нийслэл компани. Уганда гэхдээ нэг хэсэг бол бас амар байсан шүү дээ, тий. Тийм нэг Уганда чинь 90 онд ч байна уу да тий. Яг нэг 90 оны ихэр бол ер нь Африкийн бүх орнд ерөнхийдөө нэг хөвсөл мөвсөл гэх юм уу ерөнхийдөө жоохон бужигнаа байсан. Одоо л жоохон ерөнхийдөө гайг болоод эхэлж байна л да. Рванда бас амар том геноцид болж исэн улс тий. Гэтэ бас одоо бол сэргцэн тэгээ Угандагийн цэргүүчийн энд дүүр гүцээд Этиопт байна. Этиоп Эритре чинь ингээл Эритре чинь тэр чигээр амар том диктаторшип юм байл шүү дээ тий. Африкийн одоо хойд солонгос гэдэг шиг амар хаалттай орн, хаалттай аюултай газар ах шиг л. Тэрний хажуудлын одоо Сомали гэдэг далайн дээр биш байгаа шүү дээ. Одоо хүртэл Black Hawk Down гэх кинонд гардаг шиг одоо хүртэл цагийн байдлын доктор далайн дээрэмчдэр алдартай тийм орн биш шүү дээ. За хоёр засгийн газартай хоорондоо үзэлдэг тиймэрхүү юмуд. Тиймэрхүү яг unstable юунууд бол зөндөө байгаа л да. Тэгээд бол бүс нутагтай Африкад өөртөө шийдвэрлэхээ үзэж байгаа ялчгүй эдийн засгийн үед мухардаад Европ орнуудаас өөр авахаас л өөр бол. Манай монголчууд тэгэл одоо яхаа тэгэл амар хэцүү газар очил халуун нэмж үзэл халуунд нь халаал хүүтэнд нь хөрөөл тэгсэн мөртлөөр нэлийн сэргэлэн гаргалах шиг байна тий. Ер нь ингээд манайхаа очихоор эхний 7 хоног л хэцүү. Тэгээ 14-гийн дараа ер нь дасан зохицох чадвар их сайн байт юм ба манай. Дасан зохицох. Одоо жишээ нь бид нар одоо Африк руу үр гүйцэтгэх явахад энд хас 30 градус баахан бэлтгэл хийж байгаа бол очингууд нэмэх 40 руу ороод ирэнгүүт л бүхлэт нь одоо 70-80 градусын зөрүүс шууд яваад орчиж байгаа юм чи. Эхний өдрөөд жоох хэцүү л байд нэг. Ер нь очисон газараа ер нь манайх нэр хүндтэй сайхан соёлын дагаад одоо жишээ нь Африкийн орнд явлаа гэхэд бид нар ихэнх орнууд нь исламын шашинтай шүү дээ. Тэгэхэд бол бүх цэргийн албаагчд исламын шашны анхан шатны ойлголт молголтыг нөхгүй бол очоо бид нар калчер юунаас болоод үл ойлгос хүрэхээс бид нар аль татгалцдаг л да. Тэгэл одоо чинь энэтэг Непал эдэрлүү хээрээ сургууль явахын тулд хийдний шашны юм үзэж байгаа. Үхрийн мах одоо энэ хэдийдтэй ч ярихгүй ч юм уу одоо тиймэрхүү асуудлаас эхлээд тухайн орн руу явж байгаа цэрэг болондоо л ер нь тухайн орны соёлыг нь хамгийн түрүүнд заахгүй сургаж явахгүй бол очиод нэг үл ойлголцод өрчвөл болохгүй шүү дээ. Муслим дипломат юм. Тиймэрхүү мөрд. Өмнөс одоо өөр гүцэтгэж явж байгаа би нэг Кени нэг багштай Кени нэг цагдаатай таарсан их сонин тохиолдол. Хоолны газар байсан нэг хөгшин Кени нэг цагдааг нэг хөшөж ирэнгуутаа л чи хаанаас гисэн би Монголоо гэсэн чинь наваг тэрч аваад ерөөсөө зураг мөрөг авахлаа та яагаад ингэсэн юм бэ гэсэн чинь Кенд иргэний тайм болохоос өмнө тухайн юу гэсэн бэл түүхийн багш байсан юм байна л да. Түүхийн багш. Тэгэл ерөөсөө Монгол хүнтэй уулзна гэдэг бол насан туршийн мөрөөдөл байсан гинэ. Та яагаад Монгол хүнтэй насан туршийн мөрөөдөл гэсэн чинь би танаа түүхийг бол маш их уншдаг, танаа түүхээр бахархдаг. 10 жил би Кен оронд бол танаа түүхийг бол би маш их заадаг байсан. Тэгээ миний хувьд ерөөсөө төсөөлөгдөхгүй байхгүй бүхэлд нь тэр алс бол Кенийн 10 жилийн багшны эренгуудаа тэрвэрэд Монголын түүхийг яриад тэгээ түүх рүүгээ ингээ яриад яг тодорхой хэмжээ би бас түүх уншдаг өөрөө бодоод байхад тэр түүхийн багш бол надаас нэг л асуулт асуусан. Тэр асуултан дээр нь би бүдэрч байгаа байхгүй. Агуу түүхтэй Монголын орн гэдгээр бид Чингисийн удам өгсөн 37 хаамаатай удам өгсөн ирснээс нэг асуултан дээр нэг зүгээр нэг 10 жилийн багш л бүдэрсэн. Өөрөөс мэдэхгүй дэ асууж илээ л дээ. Ирээл ерөөсө оройн нэрэл нэг тухайл нөгөө мэдээлэлд хариу өгчих гээл. Ямар асуулт асуусан. Тэгэхээр ерөөсө энд тэнд явахдаа өөртөө түүхээ сайн мэдэхгүй бол энд нь очиод нөгөө хэдий Чингисийн Монголч гэсэн нэтэр бол хоосон бахархал биш. Хоосон бахархал байсан. Тэр хүний асуулт нь болохоор одоо хүлгүү бэрх хоёрын дайны талаар надад асуусан л да. Одоо хүлгүү танах бол буддийн шашинтай байсан биз дээ гэхээр тухайд бол манайх буддийн шашин бас нэг дэлгэрээ өгсөн бид нар бөөгийн шашинтай ингээл асуухад манай хүн бөө сайн мэдгүй бөөгийн шашин талаар л бас ярьж. Тэгээ ярьжсанаа л дүнгүүтээ яагаад бэрх ер нь исламын шашинтай болсон юм бэ гэдэг асуултыг надаас тавьж байгаа. За хүлгөө ойлгомжтой ингээд ээж мэж ингээд гэсэн бэрх исламын шашинтай болчиход исламын шашны тал өөрийнхөө хамаатандаа байлцсан.
Яг яагаад бэрх исламын шашинтай очив гэж надаас суугаад яг тухайн үед бол би тэрийг ерөөсөө мэдэхгүй бэрх хаан гэж байж исэн. Батын дараа залгамжсан батын одоо юм авир хамаатан гэж үеэл дүүн гэж мэддэг болохоос яг яагаад исламын шашинтай бол гэдэг би тэр үед мэдэхгүй тэгэл шок нарж байгаа. Дараа нь тэгээ нэг 7 хоногийн дараа нөгөө багштайгаа уулзав юм ярихад ойлголоо. Энэ асуулт намайг олон жил зовоосоо харин хариулт авлаа гэж баярлаад байгаа юм. 2007 онд би бас Америк сурж байхад Египтийн нэг офицер тухайн тэр офицер маань бол Египтийн профессор маш их түүхэн штэ нөхөр. Тэгээ нэг Америк хотын дунд бөөнөр хоол идэ сууж байхад мамлюкуд Чингис хааныг дарсан гэж хажууд яриад эхэлж байгаа. Тэгээд би бодоод түүх муушаадах ерөөсөө мамлюкуд ерөөсөө Чингис хаантай байлж исэн тийм одоо ерөөсөө байдаг. Тэгэл оройн очиад шаранда шүн бас нээт тухаал яагаар мамлюкуд тэгэл очиод маргааш очиод чи бол Египт гэхдээ чи бол мамлюк биш гэж ихэд манай нам болж байгаа. Тохоод яг хөө нөгөө мөнх хааны үед хүлгүүн хаан явж байгаад мамлюкуудтай дайн ихж байгаа болоо буцаад нэг жанжнаа үлдээгээд нөгөө жанжин нь болохоор мамлюкуудад ялагдсан юм байл л дээ. Тэрийг манай Чингис хаан яллаа маллаа гэж яг тухайн үед 2007 онд би бас түүх уншдаг ч гэсэн бас тэрийг мэдэхгүй байхгүй. Мамлюкууд манайхтай олон жил нөгөө Перс мэс рүү дайн хийчин гутаа сүүл рүүгээ маргалдаад нэг хүлгүүн хаан нэг жанжнаа үлдээчихэд буцсан нөгөө жанжин мамлюкууд ялсан юм байл л дээ. Манай харин надаас нэг ийм анзаарагдаад байдیں۔ Түүхээ болохоор бид нэр өөрсдийнх нь түүх гэж ингээд ондоонуудаар харж байгаа шүү дээ. Манай түүхийг барууныхын ч бай, гадныхын ч бай бас ондоонуудаар харж байгаа байхгүй. Харьцангуй нэг жоохон subjective талаас бид нар бол амар biased харж байгаа шүү дээ. Амар бахархалтай харж байгаа. Тэгээд ялагдл хүлээсэн эсвэл бол хүлээн зөвшөөрөгчгүй юм болсон хийсэн юмнуудыг бол ерөөсөө бол харгалздаг. Ерөөхдөө бол харахгүй ингээд хараад явждаг, дараад явждаг. Барууных нь болохоор бүр нөгөө тал руугаа арай жоохон bias үүсч яваа байх шиг л юм л да. Тиймэрхүү юм ажиллаж ядсан. Би түрүү жил гүрж Унгарт явлаа. Унгар Будапешт очиод ингээд явж байгаад хотын төвөөр галентин яадаг шин 2 давхар автобус. Тэрэнд ороод явхад тайлбарлахаас эхнээс авах бол автобус руугаас авах нөгөөт нь тайлбарлаж Унгар улсын хувьд Машаротой хувьд бол бидний хувьд бол 3 дайсан байсан гаал гэж. Монголчууд л гэж. Персүүдлийг нь Оттоманы эзэнт хүрэнэл гэж юм. Тэгэл очиад тайлбарлаад нөгөөт нь очиад монголчууд ирэхэд энийг ингээ хамгаалсан монголчууд ирсэн гал нэг лавл нэг 10-аад хэдэн удаа монгол гэсэн үгээр тайлбарч байна. Тэгээд би бүр одоо юу гэмд одоо түүхээр ямар баястай улам үүдний баясдаг ш. Тухайн үед бол бас нэг юу хэлэх юм итгэв болчих. Тэгээд тайлбарсан чи би Монголоос ирсэн юм аа гэсэн чинь яг Будапештийн төвд нэг том талбай байдаг. Манайхаар одоо Сүбатар талбай шиг талбай байдаг юм л дээ. Бүх хаадынхаа ингээ нэг хөргүүдийг яагаад тэр Будапештийн талбай дээр нэг морьтой юм хөшөө байт юм л. Уучлаарай би Монголоос ирсэн юм аа. Таны ингээ түүхийг яриад хахад ингээд та ингээ Монголыг хамирх ярих юм ингээд их сонир сонсогдлоо гэдгсэн чи чи Монголоос ирсэн мө түрүү хэлэхгүй. Тэгтээ монголчууд 4-р бэлээ гэдэг үг хаана үед нь ирж пулаа ажил яг нэг 2-3 удаа зэвсэд мөргөлдөн болоод манайхаа ялаа явсан байл л дээ. Монголчууд явсны дараа манай Бэлэн бол тухайн үед бол Европтой маш хүчрээг байсан гинэ. Өнгөрч Машарочин болохоор Европтой нүүдэлж байгаа юм байсан. Одоо хүн гүрнийдээ бол Машарочин бараг л нэг хэсэгтэй гэж яриад идэм билээ. Тэгээд тэр нөхөр тайлбарлаж над ярихт бол маш хүчтэй бид нар маш хүчтэй өөртөө баардан байсан чинь манайхаа нэг жижигхэн нэг талын нүүдэлчдэд бол бид нар буцсагуулсан. Та нарыг явсны дараа бол бид нар бол ус орноо бол establishment гэдэг маш гоё ирсэн. Одоо энэ жишээ нь энэ одоо та морьтой өшөө энэ бол Монгол морьтууд гэж байгаа юм. Монголчууд явсны дараа энэ морьтууд үлдсэн Монгол морьтыг дуурайгаа хийсэн хөшөө байгаа. Очоод харахад бол сонирхол л бас. Тэгэн гоо нөгөө тайлбарлагч буу олон натаа ярьж байхдаа бол монголчуудын хүн та нар хүнүүгээс үсэлтэй. Машарууд бол машар гэдэг шүү дээ. Бид нар нэг манай одоо шашнаар бол нэг эцэг их үеэлүүд гэж ярьдیں۔ Гутаа надад бас нэг түүх ярьж л л дээ. Немрод гэд бурхан байдаг шүү дээ. Немрод. За Европч одоо Немрод гэдэг одоо дээр үеийн грекийн тиймэрхүү нэг Немрод бурхан 2 хүүхдтэйсэн гинэ. Машар хүн. Тэгэн гутаа бид нар нэг автаа хүн 2 хүүхдтэй яагаад бидэнд хөх толбтой байдаг мэдхүүгээд бас түүх яриад тэгэн гутаа бид нар баг үеэлүүд ухааны юм яриад эхэлсэн. Дараа нь гүржид очивоо. Бас гүржид очиод бас хотын төвөрт нь явах гал Тбилис сууд шүү дээ. Бас хотын түүхтний явах гол автобусанд ороод явсан чинь ааваг бас Казахстан, Кыргызстан л байсан. Орос хэл дээр давхар явал, англи хэл, орос хэл дээр явал. Тэгэнгүүт л бид нар бас түүхийн донд маш олон дайстай байсан. Персүүд байсан, монголчууд байсан, дараа нь орсууд ирсэн гэл
Тэгэл Тбилисийн талаар яриад эхлэнгоос л монголчууд энэ талаас ирээл гэж. Тэр түүхийн сонсоод яриад тах чинь тэгэл монголчууд ирсэн дараа л хэдэр яач нэг хамгаалтандаа яадаг юм байл л да. Тбилист нэг орох 2 3 гарц газар байдаг гэдэг юм тийм. Нөгөө гарцан дээр нь хамгаалт хийгээд идэг монголчууд нөгөө талаас нь даваад ороод ирсэн байл л да. Юнгуудаа дараа нь тэр тайлбарлагч бол хэлж байгаа. Би бол монголчуудыг маш хүндэлдэг. Яагаад тэгэхээр монголчууд эренгуутаа за энэ одоо Кавказын нутагт төсвөд байлдаж явах уу. Жижигхэн оронд би их маш их юу яах юм хохирол үзээд бас цаг алдах юм эренгуут шууд ил чилгээгээл гүржүүлэг манай талд орох уу. Орно гэвэл жилеттэй зэрэгээ болгоо явцсан. Биднийг бол нэг яагаагүй. Төрмөйлөөгүй гэдэг тэр гүржийн тэр тайлбарлагч маш сайхан тайлбарлав. Тэгээ энд нэг явахаар бол яг түүхийг бол нэг дипломат цаа гаргаад аягүй хоёр талаас нь ингээд яриад тэгэхээр бас ялангуяа нөгөө багын орнуудаар явхад манайх түүх яалч тэдний нөхрөхтэй бол яалч тий холбогдоод эхэлт юм байл л дээ. Яг ингээд бодоод үзэхэд Монгол цэргүүд 13 дугаар зууны үед дэлхийд даяар дайн тулаан хийгээ явж исэн. Яг ингээд бодоод үзэх юм бол баруун талд Кришн Ричер тэг төмөр дуулга молготой тим хүмүүстэй байлдж исэн. Зүүн эрэг дээр Японы самурайчдтай гээд Японы самурайчдтай Европын Ричертэй нэгэн зэрэг дайн өрнөлж исэн гэхлээр амар mind blowing shit ha. 2009 онд Америкийн нэгдсэн улсад юу яасан бэл явган цэргийн дамжаа ингээ үзэхэд бол нөгөө дэлхийн сонгодог тактикууд цэргийн тактикууд ингээ үзээд эхлэхэд манай тактик бас нэг үеигээр ороод гэлчих. Нүүдлийн нөгөө дандаа одоо юу гэх юм хөдөлгөөнт юугаар бол манайх тухайн үед л тэр чи ихний цунцоо үзэл Clausewitz гэл Германы Пруссийн нэг офицерын талаар үзэл сонгодог онлууд үзэж хахад Монголын түүхийн талаар бас тактикийн талаар бүхэлдээ Америкийн том нэгдсэн улсын том айрамдыг үзэхэд бас бахархалтай сонсгочлаа. Тэр military history гэдэг нэг сэдв байгаа шүү дээ. Одоо зэвсэг төвчний түүх гэдэг юм уу да. Тэрэн дээр бол Монголыг дурдахгүйгээр бол хийжээч бүрэн түүх биш л дээ тий. Ер нь бол тэгэл military history гэхэд бол яг дээр үеэсээ ахуулаад орчин цагийн хүртэл ингээд хараад үзэхэд бол монголчуудыг бол заавалжгүй ингээд дурддаг. Технологийн шинжил авчирч ийсэн, хөдөлгөөнт байдлыг авчирч ийсэн гэл тэгэл яг нөгөө байлдааны яг жинхэнэ efficient арга дээр үзэж байгаа шүү дээ. Яаж дайснаа хамгийн их дайснаа яаж дарах вэ? Тэг хамгийн хүмүүсүүдийг яаж алах вэ гэдэг нэг тиймэрхүү тактик дээр бол амар сайн маш сайн байлж ирсэн тийм. Яг батлагтаагүй ч гэсэн бол зарим их сурвалж дээр бол Сталин нөгөө Германыг бол бүр гүн рүүгээ амар татсан шүү дээ. Монголчууд ч юм бол тулаа ихэд эхэлж божигнуулчаад зүхтангуудаа нөгөө нумын дэлгүүргээд идэг гол руугаа оруулж хоёр талаас нь хавчих тийм тактик гэдэг. Сталин бол яг тэр аргыг хэрэглэсэн. Москвад 22 км хүртэл ойртол Германыг бол маш сайн ячаад тэгэл ерөөсө хавчаал тэрнээс хойш ялагдаагүй шүү дээ. Тэр тактик бол логистикийн нэг юу байх шүү байгаа тийм. Төвөөс зах хүртэл тэр их цэргүүдийн логистикийг логистикийг хариуцна гэдэг чинь өөрөө бас амар хэцүү. Тэгээ бүр ингээд татах тусмаа улам хэцүү болоод ирнэ. Тэгүн гот нь хавчаад ингэждэг. Польш офицертай би 9 онд Америк сурж хахад үүрэг гүйцэтгэхэд Польшинд Краков, Лигницгийн хоёр газар маш том хоёр тулаан басан мэл дээ. Польшийн зэрэгтэй манайхан. Тэгэхэд бол Лигницийн тулаанд бол манайх их цөөхөн зэрэгтэй байсан мэл их цөөхөн. Тэгээд Польшод бол бардам байсан. Талын нэг рейцер морин нүртэл жижигхэн, сэлмэн нүртэл жижигхэн алаад өгөөгөл ирсэн юм байл. Монголчууд нэг маш цөөхөн зэрэгт орж ирэл дундуур нь тулдаал лээжсэн нь Монгол зэрэг дунд нь Польшоор өрлөөдсөн гэж байна. Зүхтаараа. Тэгээ Польшууд нь зүхтах юм болоо монголчууд нь зүхтах юм Польш зэрэгөө сандарсан гэж. Тэнгуут нь монгол зэрэг чинь баахан мөшин мөшнөлөө зүхтсан юм байлээ л дээ. Тэнгуут нь заа нөгөө Польшууд чинь заа халаад тэгээ хойноос нь хүүс зэмдрийгээл 12 3 км газар нөгөөдөл хойноос илдэж хөөсөн юм байлээ. Тэгэл яг нөгөө жинхэнэ зангандаа ороо Польш зэрэг бол нам ахуулсан юм байлээ л дээ. Тэгээд одоо тэр дараа нь Краковд болохоор яг Монгол цэрэг ирлээхэд одоо хүртэл тийм яг тухайн тэр хотод нь бол яг тийм ёслол болдгийл юм байл л дээ. Бүрэндөө явж байгаад тасраад 3-4 секунд болоод дахиад үргэлжлүүлт юм билээ. Яагаад тэгэхээр монголчууд ирлээгээ бүрүү хүлээж хат нь Монгол цэрэг холоос нөгөө бүрүү хүлээсэн цэргийн шууд хараад юу алдсан юм байл л дээ. Тэгэхээр одоо хүртэл нөгөө тухайн нөгөө хотынхоо одоо төрийн тулх юм тим дээр яг бүрөө хүлээж байгаа зогсоод 5 секунд л үргэлжлүүлдэг. Тийм яг одоо хүртэл байгаа гэдэг хэлсэн. Дараа Монгол офицер Краковд очиж сурахад л тэр нь байна гэж. Унгарын төрийн дуулыг ингээд сонссон бол
монголчуудын нууц сумнаас бид одоо хүртэл айхгүйгээ яг төрийн дуулал байдаг ш. Унгар офицер надад тэгэхээр за энэ худлаа ингээ төрийн дууллынх нь үгийг би юунаас авчиргаад нөгөө Google Translate мэсэрээгаад унгарч сурт би нэг 10 хоног явсан. Тэгээ ингэсэн чинь монголчуудын нууц сумнаас бид одоо хүртэл айхгүйгээ бүр төрийн дуулалд орцсон байл. Түүхийн дайсан болж ирэх юм байна л да. Чи баясаа ер нь яагаад ингэж ийм карьер хөөгөр болов? Тэр нь надад нэг жоо сонирхолтой санагдаад. Би ер нь багасаа ер нь хинт нэргээр аялах сонирхолтой ер нь 10 төгсөөд нөгөө Монголд одоо газар зэн юм утгад өнгөрч юм аялал жуулчлал ангид ороод ер нь гайд майт хийгээл явах гэсэн амар сонирхолтойс. Манай цэргийн дэд туранд султан юм л да. Тэгээ яалтчгүй тухайн үед байж байгаа дотн өнгөрт газар зэн шалгалт өгөөл явахад манай энийгээл ах өгч. Тэгэл цэргийн их сургуулийн шалгалт тусан чи очоо өгөөтгөө зүгээр өгөөтгөө. Тэнцэхгүй бол сайн лиз өгсөн чи тэнцчихдэг. Тэгэл айрамд 1999 онд ороод цэргийн сургууль яваад 4 жилд 2003 онд төгсөөл яг анх олон улсын цэргийн ажиллагааны гуцал тухайн үед бол манай айрамчийн хадлага өөр өсөн л та бид ч бол өөртөө дотооддоо л байсан Оросын зөвхөн Оросын школоор явдаг гэсэн мөхөд Америкууд ирээл, Бельгүүд ирээл, Энэтхүүд ирээл хамтарсан сургууль явахад бидний нөгөө гац нь өөр болоод эхэлж байгаа. Тухайн үед бол би нэг айрмаар орхидог ч юм уу гэжсэн шал өөр болоод амьдрал аял гэдэг яг тухайн үеэс эхэлж гисэн лээ. Тэгээд бол одоо л миний офицерууд урданд 2003 онд хахад ердөө нэг гэлтэй байхад боддог гэсэн мө одоо хурандаа ч юм уу дэд хурандаа болог бол 2 ил шаардчих заавал. Тэгж цаашаа. Сүүлээд манай зөвчтөнд гадаад харьцаал маш их өгч чинь ийш тийш зөндөө явж чинь бүр хаа байсан номхон талын Гуам аралтай хүртэл манай офицерууд очиж бэлтгэл хамар гэж шүү. Тэгэхээр бол энэ мэрэгэл сонгосонд бол юм ахралтай байдаг. Ер нь айрамд орсноороо л сайхан ир хүн болоо төлөвшөөгаараа зүрдний их сахилахгүй хөхтэйсэн л дээ. Одоо бол бас нэг юм боддог болж байна. Чи одоо нөгөө сургуульд явах гэж байгаа гэж хэлжсэн. Тэр одоо яг ямар учиртай сургуулийнхаа хувьд нь юу заадгийг би яг нөгөө цэргийн ухааны талаар бол ямар ч ойлголтгүй байгаа байхгүй. Би яг Монголд Батлан их сургууль төгсөн. Яг офицерын сургууль 4 жилээр яс ерөнхий зэрэг команд офицер, төрийн захиргаа удирдлагын менежер энгийн мэргэжилтэй. Тэнгуут 2005 онд Канад руу Канадын дунд офицерын дамжаанд явсан 4 сар хугацаа. Тэгэхэд бол яг НАТО-гийн стандарт гэр чинь өөр эдгээр байлт хаарганы адилхан ч гэсэн нөгөө хэрэглэх өөр, систем нь өөр болохоор их сонирхолтой санагдсан. 2007 онд дахиад Америк нэгдсэн улсад бас дахиад нэг Ротын захирчин дамжаа бас дахиад мэргэжлүүлэхэд дамжиж байсан. Тэгэхээр энэ цэргийн боловсрол болохоор яг нөгөө энгийн ихтэй харьцуулахад бакалавр, магистр, доктор гэдэгтэй адилхан манайхаас шатлаа явчихдаг байхгүй. Хүн командлуудаа масштабаас хамаарат. Урд нь би яг нэг 200-аас 300 хүн командлах тиймэрхүү нөгөө одоо юу гэх төвшний дамжаанд явжсан бол одоо миний өмнө явж байгаа юм болохоор Америк нэгдсэн улсын хуурай замын команд штаб коллеж гэж. Энэ болохоор батальон зохирч баригдад штабын офицерын дамжаа гэхээр болохоор 500-аас дээш юм уу эсвэл 1000 хүртэл яаж тийм командлах олон улсын цэргийн ажиллагаанд явах уу гэдэг тиймэрхүү шатны дамжаалал. Энийг төгсөөд ирэх юм бол дараа нь гайгүй байх юм бол тодорхой хугацааны дараа Америк нэгдсэн улсын хуурай замын Дайны коллеж дамжаа. Тэрийг төгсөөд ирэх юм генерал болох юм. Яг шатараас үүсэх та нөгөө шатаар дэс өгсөн гэдэг шиг тийм юм бол явж байгаа байхгүй. Ер нь хэрэг хэмжээний хүн удирдах вэ гэдэг талаас л ерөөхдөө шатсан масштаб нь яагаад хичээл заагаал яваад гэсэн. Тэгэл Америк аймд ч одоо 2007 онд наа өгч сурж хахад хэвлэл мэдээлэл хэрэгслийг хэрхэн харьцах вэ? Хүнтэй яаж гар арах уу гэж яваа. Жижиг юмнаас л эхэлж байгаа байхгүй. Ороод зэрч. 1000 хүн удирдахад ямар ухаан шаардлагатай вэ гэдгийг л зааж хийж байгаа юм тийм. Юу анхаарах дараанараас юу явах вэ? Тэгээд тухайн цэргийн ухаанаас бүх юмнууд үзэн шүү дээ. Яаж логистик хамаарах вэ? Улс орн их тайвны юу гарах вэ? Мэргэжлэх мэргэжүүлэх юм одоо магистрийн сургалтад төхөөлөх тиймэрхүү юм дэл явж байгаа гэсэн. Зөв. Одоо энэ хэр урт хугацаанд явагдах вэ? Сургалтанд 1 жил. Яг 1 жил Америк офицеруудтай нэг өрөөнд хамтарч суугаал Америк офицеруудтай сурвал гэсэн. Том айрам юмнаас л сурах гэж юм. Манайх бол одоо гадаад харилцаа өгчөөд одоо хятад явуулж ин хамгийн их хүн явуулж байгаа зэн Оросын албан улсад мэдээж хурш. Манай зэвсгэл систем нь Орос болохоор дараагийнхт нь Америк нэгдсэн улс, Канада, Өмнөд Солонгос, Япон усуд сураад. Би бас нэг юм асуух гээд зэвсэгт хүчний хөгжил бодлого гэсэн нэг ерөнхий юм байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээл юм л да. Хүн төрөлхтөө ингээд хөгжих тусмаа, технологи нь хөгжих тусмаа бие бинийгээ алах зэвсгүүд нь ингээл улам нарийсаал уламлаг болол
Тэгж байгаа л дээжигтэй хүрэл атомын бөмбөгтөр үрж байгаа тийм. 45 оны юм дээр Хиросима Нагасаки дээр хайсан бөмбөг тэр бол одоо бол юу ч биш болсон байгаа шүү дээ. Тэрийг бол одоо бараг 1000 дахин хүчтэй илүү амар том цөмийн зэвсгүүд ингээд бий болсон байгаа. Гэхдээ тэрийг бол ашиглах талаасаа биш, бие биенээ сүрдүүлэх талаасаа нэг тиймэрхүү баланс. Тийм. Яг одоо ингээд үйлдвэрлэгдсэн байгаа бэлэн байгаа зэвсгээ ингээд бүгдийн тоолоод үзэх юм бол дэлхийг нэг 4-5 мянган удаа дахин дисплей хийчихээр тийм хэмжээний зэвсэг ингээд үйлдвэрлэгдсэн байгаа. Тэрийг ихлээр хэрвээ нэгэн солиорол дэлбэлэхгүй л бол ерөнхийдөө бол бие биенээ нэг сүрдүүлэх байдлаар тийм юу гэдэг лээ mutually assured destruction гэх MAD гэдэг тиймэрхүү нэг бодлого ингээд явж байгаа. Тэрнийхээ хажуугаар болохоор бас цөмийн зэвсэгтэй байлаа гэд зэвсэг төвчнээ орхиж байгаа биш тийм. Цөмийн зэвсэг бол цөөх хэдэн хүмүүсийн юугаар оролцоотойгоор амар том destruction үүсэх боломжтой. Тэрнийхээ хажуугаар гэхдээ бас яг нэг зэвсэг төвчний бодлого гэдэг нэг юм бас давхар ингээд яваад байгаа. Жижигхэн орны зэвсэг төвчний бодлого, том орны зэвсэг төвчний бодлого. Монголын хувьд, Монгол гэдэг улсын хувьд зэвсэг төвч нь ямар шүү төвшөнд ямар юутэй байх ёстой эсвэл байгаа юм. Яг том орнуудын хувьд Америк, Оросын улбаноос Хятад мэдтлийнхаа цөмийн зэвсэг болохоор тухайн орны бол нэг баталгаал болчиход байгаа юм л да. Яг цөмийн зэвсэг хэрэглэх нь бол ерөнхийдөө бол Оросын улбаноос Америк нэгдсэн улс гэсэн ерөнхийлөгч хамгийн сүүлд Коноптар гэдэг ерөнхийлөгч шүү дээ. Тэгээ хоорондоо SALT гэдэг нь хооронд 2-3 хүйтэн дайны хөтөлбөр хэрэгжүүлж хагаад Strategic Arms Limitations Treaty тийм. SALT 1-2 гэж явж байгаа зүйл рүү болоод Оросын улбаноос задарсны дараа зүйл холбоос задарсны дараа тодорхой хэмжээнд зогссон байж байгаа 2000 оноос сэргэж ирж байгаа сая сүүлээд Оросын улбаноос гарчаад байна л да. Гэхдээ яг тэдгээр том орнууд дэлхийд дээр одоо ойролцоогоор 10 орн цөмийн зэвсэгтэй гэж ярьдаг. Оршин байг тогтнох баталгаа нь болчиход байгаа юм л да. Тухайн орнуудад. Монгол орны хувьд тэгэхээр чи манай Монгол орн чинь 2000 оноо цөмийн зэвсэггүй орн гэж статус гэдэг ирэх авсан шүү дээ. Тэр маш том ойлголт байхгүй. Манай хоёр хөрш хоёулаа цөмийн зэвсэгтэй. Манай орн тэрийг байрлуулах юм эсвэл цөмийн хаягдлаас нь манайх өөрсдийнхөө улс төр дипломатаар хамгаалахын тулд цөмийн зэвсэггүйгээ бүсгэж зарсан. Тэгэнгუутаа манай орны зэвсэгчний хувьд л яг хоёр том амар том зэвсэгчнтэй хоёр дэлхийн хамгийн хоёр том агуу гүрнүүд бол манайх бол Сентиш магийн жижиггээр шүү дээ. Гэхдээ бид тодорхой хэмжээгээр тухайн орон лимч бид нар өөрсдийнхөө хамгаалалт зэвсэгчнтэй байх зүгээр аргагүй. Манай хоёр хурш хоёулаа хилийн бодлоонтой ч гэсэн яг манай хилийн дагуу бол ямар ч бодлон байхгүй шүү дээ. Тийм болохоор бид зэвсэгчнийгаа өөрийгөө хамгаалахаас гэхээсээ илүү яг олон улсын инхтэн байдлыг хөрөнгө оруулалтын хөгжил хөвчлөе. Зэвсэгчнээ бас тодорхой хэмжээгээр бус орны стандартад хангасан байдлаар байлгасан тийм бодлого бариад байхгүй. Зэвсэгчний хөгжил 2015 гэсэн хөтөлбөр 2005 оноос гэж хэрэгжээл 1 2 дугаар шат гэж их тухайн үед бол бид нар бол одоо нүүб рүү одоо бид нар 800 сэргийлгээ инхий дэмчийн баригаттай болъё зэвсэгэл ийм болъё гэж зорилтууд тавьсан байгаа. Одоо сая тэрийгээ дүнэнд 2030 гэсэн хөтөлбөр яваад дахиад батлуулчих жоох. Тэгэхэд яг тэр 15-аас ингээ эргээ харахад бол 10 жилийн дотор бол бид нар маш их өөрчлөлт хийсэн байгаа байхгүй. Яг олон улсын стандарт хангасан цэргийн албаа гэж. Жишээ нь 2003 онд бид нар одоо Ирак руу яваад очиход бол бид нар чинь нөгөө жаристайгаа л очсон шүү дээ. Жаристайгаа очсон. Тэгэхэд жарист дотор ч air condition байхгүй. Нөгөө хуучин уяг тээвэрлэгчтэй яваад 40 градусын халуунд амар том төмөр шүү дээ. Төмөр дотор орохоор чи жигнүр дотор орсон юм шиг л байгаа юм шиг. Дохоконд л байгаа шүү дээ. Дохоконд байгаа юм шүү. Тэгэхээр Пошин цэргийн Пошин хуйг тээвэрлэж ирэхэд дотор нь air conditionтэй байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нар заа орчин үедээ хөл нийлүүл алхахъя гэх. Тэгэл хувцснаас ахуулаад бид нар чинь төмөр тоноглолттой хувцууд байсан чинь нөгөөт нь халуунд хайралингууд нь тэрийг товчоор солиол жижигэн өөрчлөлтүүд ингээ хийгээд эхлэхээр зэвсэгчний хөгжлөмөө яг нөгөө олон улсын юугаар цаг хөлтөг хөл нийлүүл гэж явж байгаа. Одоо жишээ нь сүүлийн үед одоо манай Оросын холбооноос гэсэн нөгөө нисгэгчгүй нисэх төхөөрөмж маш их ашиглаж байна. Одоо ялангуяа дронууд л гэсэн дронууд маш их харсан хятад ч гэсэн өөр юм гэсэн дронтой болчихлоо. Манайх ч гэсэн дронтой болъё. Тэгээ дронууд бас тодорхой хэмжээний зарим ангиудад бол нэвтрүүлээд бол ихлээ судлаа гэж яваад дараагийн шатанд орсон явж байгаа юм. Тэгэхээр яг өөрийгөө аюулгүй байдлын хангах үүднээс ч гэсэн хамгийн нэгдүгээрт нь улс төр дипломатаар ч хоёр оронтойгоо бид нар стратегийн түншлэлийн гэрээтэй шүү. Тийм болохоор жижиг чихэлтгүй бас тодорхой хэмжээний зэвсэгчтэй байя. Тэрийг бас олон улсын стандарт хангацсан бай. Олон улсын цэргийн ажиллагаан бид нар хувь нэмрээ оруулаад нүүб нэгдсэн үндэсний байгууллага гэсэн юм дээр бас тугаан мандуулал явуул.
Хүний нутагт гадаадын оронд үүрэг гүйцэтгэж явж байхад бол төрийн талбайг мандуулаа явж байгаа чинь бас нэгт нь бахархалтай байдаг шин. 30 эд орны дунд төрийн талбайг мандуулаа сахиж байгаа сайхан санагдав. Би ярин юу подкастер амар их дамжуулал аягүй их төрлийн боловсрал эзэмшиж байна л да. Мэдээлэл аваад ойлгол өмнө байсан өмнө мэддгүйс юмнууд аягүй их мэдэж сурж байна. Тэгээд Dan Carlin's Hardcore History гэдэг нэг подкаст байдаг байхгүй. Тэрийг аягүй их сонсдог. Dan Carlin гэдэг хүн өөрөө бас нэг amateur military historian маягийн мэргэжлэн military historian ч үлээ. Ер нь гэхдээ бол ингээд түүх ингээд авч үздэг. Гэхдээ арай нэг жоохон нэг байлдааны талдаа зэвсэгтвчнийхэн талдаа ингээд түүхэдэг хүнддэг байхгүй. Тэгээ яг одоо яг нөгөө дэлхийн 1-р дайны яг амар цуурлаар нь явж байгаа. Нэг эпизод нь л баг 3-4 цаг ингээл нэг 20 цаг нэг дэлхийн 1-р дайны талаар ингээд сонсож байгаа байхгүй. Тэгээд яг эхлэх үеэр нь Герман Франц руу орохын тулд Бельгээр дамжуулж орж исэн тэр талаар ярьж байгаа байхгүй. Бельг бол өөрөө айгүй жижигхэн улс орн. Тэгээд зэвсэгтвчэнтэй байсан ч байгаагүй ч нөх амар сүртэй ялгаа байхгүй. Амар зэвсэгтвчэнтэй байсан ч гэсэн ялагдана. Мяа зэвсэгтвчэнтэй байсан ч гэсэн ялагдана. Тийм болохоор за яг зэвсэгтвчнээ хөгжүүлээд сайжруулад ингээ яваа. Тэрнийхээ хажуугаар нь давхар Англитай буюу айгүй том флот том улстай юу хийж байгаа. Хамт ажиллагааны гэрээ, стратегийн түншлэлийн гэрээ ингээд хийсэн байгаа. Бельг рүү хүн дайрах юм бол Англи нөгөөх нь хамгаалж орно гэсэн нэг тиймэрхүү гэрээ байгаа байхгүй. Тэгээд яг тийм нөхцөл байдал үүсгчээд Германууд Франц руу орохын тулд Бельг рүү дайрхий гэсэн ч санаа байгаагүй. Бельг рүү зүгээр захиа явуулаад манах дундуур чинь зүгээр ингээ гараад өнгөрчээ. Гэхдээ танктай зэрэгтэй ингээд явхад бол ерөөхдөө бол дайны юу л орчиж байгаа шүү дээ. Дайн зарлж байгаа адилхан юм болж байгаа. Тэрсэрт нь бүр мөтөл байдал хатж байгаа шүү дээ. Тийм тэгээ санаа нь бол Бельгийг ерөөсөө Бельг рүү дайрыг гэсэн бодлого байсан мөртлөөр Бельгүүд нь эсэргүүцэж байгаа байхгүй. Эсэргүүцэн гут нь за дайраад орё гэд. Тэгээд дэлхийн 1-р дайны үед чинь яг нөгөө өмнөх одоо 19-р зууны юу байгаа байхгүй. Цэргийн одоо хөгжлийн стратеги гэх юм уу? Тим бодлоготой. Гэхдээ зэвсэг нь болохоор 20-р зууны зэвсэгтэй байсан. Тэгэхээр амар цөөхөн зэрэгтэй газар руу ингээд нөгөө германочид нь бараг л 2-300 мянга бараг сая гаруй зэрэгтэй ингээд ороход дайраад ингээд ороод ямар ч асуудалгүй яваад гарчна гэж бодоод хамгийн ихэнтэй 30 мянган зэргийн дайралт хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь Бельгүүд нь нөгөөх нь 20-р зууны зэвсэгтэй зогсож исэн 19-р зууны зэрэгүүд байгаа байхгүй. Тэгэн гутаа яг нөгөө технологийн хөгжил дэвшил гэдэг нь болохоор хүний тооны хамаарлыг арай багасгаж байгаа байхгүй. Факторыг ингээд багасгаж гин гэдэг. Тим юм ярьжсэн надад амар сонирхолтой санагдчихсэн. Тэгэл айгүй жижигхэн улс орон цөөхөн зэрэгтэй тэгсэн мөртлөөр амар зэвсэгчсэн. Германуудыг бол нэг хэсэгтэй зовсон юм. Зэрэгцэн орн л гэдэг юм лээ. Зэрэгцэн орн ч одоо Израиль шүү дээ. Жижигхэн ам төртлөө. Израиль ч одоо Израиль би нэг очсон л да. Үүрэг гүйцэтгэж явж хад Израилаар очиход бол ерөөсөө зэрэгцэн орн. Одоо зэвсэгчний Израилийн бүх хүн цэрэг албаа. Эрчүүд нь 36 сар, эмэгтэйчүүд нь 24 сар. 90 гүн. Тэгэл ерөөсөө би Израильд очиод ихэд манай нэг Натан хамт Америк сурж ирсэн нөхөрөө тайлбарлахад гудамж нь гэж явж байхад л цэрэг албаагч одоо би бол цэрэг албаагч байхад би бол энгийн үед л зэвсэг авчихгүй ш. Тэгэхээр нөгөө нөхдөө чинь зэвсэг аваа яваад байгаа. Тэгээ гайхаад одоо танаа хүн болон зэвсэгтэй байгаа гэсэн чинь баясаа чи ингэ бодчих. Бидрийг тойроод Араби орноо тэр чигээр байгаа. Араби өртөн тэр чигээр. Чи зүгээр нэг цэргийн баазд ороод ирсэн гэл өөрийгөө бод. Энэ дотор бүх хүн зэвсэг тэгээд бэлтгэгдсэн зэвсэгтэй хаашаач. Яг тэрнтэй адилхан одоо хүртэл тэр зэрэгцэн орнын томд бол Швейцар орж байгаа. Израиль орж байгаа. Солонгос. Солонгосч бүгдээр бас нэг албаа хэвчээ. Өмнө Солонгос орно бүгд энэ хугацаа зэрэг албаа. Одоо Норвег одоо сүүлийн үед дэлхийн одоо сүүлийн 2 жилээр дэлхийн улс төр эдийн засгийн байдал ер нь эргэжлээ шүү дээ. Дахиад бас зэвсгэл хөөцөлдөд эхэллээ шүү дээ. 2 оног Орос холбооны хүүтэн дайны үе рүү буцаа шигэлж ин тэгээд тэнгууд одоо дахиад Норвег ч бас нөгөө хугацаа зэргийн албыг дахиад сэргийгээд эхэлж байгаа юм. Зэвсгэл хөөцлөөс. Тэгэхээр яг тиймэрхүү зэрэгцэн орнууд бол ер нь хаасаагүй байдаг. Израильд очиод нэхэд бол Израиль бол ерөөхдөө бол хүн болгон ялангуяа эмэгтэйчүүд нь буу барайл ингээ яваад бэлтгэж чинь гэхээр эмэгтэй хүн зэргийн албыг бол заашгүй хаах үстерхээ сонь санагддаг юм л. Яг тэрний адилхан Швейцар Альпийн нуруу Гитлер хэдийгээр тухайн үед лаг байсан ч гэсэн Швейцар руу бас бүрэн алдчих чаддаг ш. Альпийн өндөр нурууг даваад яаж танктайгаа орох уу гэдэг ч бас тухайн үед явсан. Төвийг саксорон байсан ч гэсэн Швейцар бол тухайн үед бол үгүй л гэжсэн.
том тийм орнууд байна. Бас нэг ийм ойлголт байх шиг байна тий. Наполеон яг дайн өрнүүлж явах үед бол яг тэрнээс өмнөх нь бол Европт ингээд дайн болонгот нь энгийн ард иргэд тэгээ хажууд нь цэргүүд идэг. Цэргүүд нь хоорондоо ингээд байлддаг. Цэргийнхэн тоон бол энгийн ард иргэдтэй харьцуулахад бол амар бага одоо бараг 1% тэнцвүүгүй тийм цөөх хүмүүс хоорондоо байлдаж байгаа. Наполеон дайнд ороод ирсэн чинь ерөөхдөө ард иргэдийг нийт хүн амыг тэр чигтэн байлдаанд оролцуулаад эхлээд гингууд чинь динамикийг бүр амар өөрчилжээд тэгсэн Франц тэрнээс хойш бол хүмүүс одоо байлдаан хүмүүс гэн улс орнууд хоорондоо дайн хийх болохоор зэвсэг түвшнийг харах биш нийт хүн амынхын тоог нь харах хүн ам эдийн засгийг хараад тийм. Наполеон ч тэгээ тэр үед тухайн үед алдартай өгсөн шүү дээ. Өөрийн орны цэргийг тэжиж гол бусдын орны цэргийг тэжих болно гэл тийм үг хэлээл ерөн бож хүмүүсэн шүү дээ. Тэгснэ энэ дээр нь бас нэг сонин концепт байгаа байхгүй. Дэлхийн 2 дугаар дайны үед Германад Орос руу ингээд дайрахад төлөвлөлөөд ингээд бичсэн. Цэргийнхэн тоог нь хүн амхын эрчүүдийнхэн тоогоор ингээд гаргацсан. Тэгсэн чинь Оросоо тэгсэн чинь нөгөөдөг чинь яг нөгөө хүйсийн тэнцвэр байдлыг хадгална ингээл нөгөө коммунизм, социализм хүн болгон тэгш эрэхтэй тэгш үүрэгтэй гэж бас харж исэн. Тийм болохоор эмэгтэйчүүд нь ч гэсэн дайнд оролцох ёстой гэсэн тийм байдалтай байжсэн. Нөгөө Германад нь тооцоогоо хийхдээ зөвхөн эрэхтэй хүн ам дээр нь ингээд тооцож байсан. Тэгээ байж гівг зэвсэг төч нь бараг л дабл дайчих байгаа байхгүй. Тооцож исэн тооцоо. Яа, ингээл яриад байх юм бол ингээл би яхаа цэргийн түүх яриад байх юм бол баг дэлхийн түүхтэй баг тэр чигээр л юм яалч гэж ашиг холбоотой болоод. Тийм хүн төрөлхтний түүхтэй бол яг л ингээл холбоотой яхаа. Байсгийг л хүн төрлөгч ингээл нэг дайн хийдэг юм байна. Тийм. Энд тэнд ингээ яваа явж хахад одоо жишээ нь би энд байж байгаад очиж Франц явцартай буугаалал байж хах чи тэр шал өөр түүхийг л ярьж байгаа байхгүй. Би жоохон түүх уншихтаа жоохон цэргийн түүхээ жоохон уншдаг л да. Тэнгуучл намайг жоохон байхад бол яг бид нар Жоков, Багримян гал Оросын том маршлуудын ном уншдаг гэсэн шүү дээ. Конев, Багримян, Василевский, Оркасовский гал тухайн үед бол дандаа нөгөө социализм үеийн бүтээгдэхүүнүүд ба социализм үеийн номууд. Социализм бол дэлхийн номер 1 тэгэл зайлвал Жоков зайлвал номоо очсон ч гэсэн хэвлэх гэж бас 3-4 жил үтсэн. Ягаад гэвэл Брежнев өөрийнхөө номд нь өөрөө оруулах гэж Жоков эсэргүүцэл юм байна л дээ. Тэнгуутаа би Жоковын дуртал 2 дугаар нь би зөвлөгөө авахгүй ч 18 дугаар армийн улс төрийн орлогч Брежневтэй очиж уулзлаа гэдэг өгүүлбэр орсон байгаа байхгүй. Тэгэхэд Жоков дараа нь насрахаас өмнө дуртал тараад би дөрөвд Брежневийг огт таньдаг байсан гэж. Тэнгуут чи социализм үеийн бүтээгдэхүүн ном уншиж байгаа л би ч 10 жилдээ уншаал их сургууль бас нэг том генералуудын ном уншингуудаа дараа нь англи хэл мэддэг болол Америкийн нэгдсэн улсын одоо Айзенхауэр одоо Паттон, Монтгомери тэгэл нэг тэдний номыг уншаад эхлэнгууд нөгөө өнцгөр нь яг дэлхийн 2 дугаар дайны үеийн түүхийг бичээд эхэлж байгаа байхгүй. Тэгээл тухайн үеийнхэр дунгуйчаал ерөөсө Орсын үеийнх бол ерөөсө Орос бол яг тухайн үед бол бид нар номер 1-өөс бид нар ялсан социализм тухайн үеийн хамгийн агуу зүйл мөл хамгийн зөв замаар байсан гэж хэлчихвэл Айзенхауэрийн ном дээр болохоор Оросууд л хүний олонд хүнийг яаж исэн Оросууд л ерөөсө хүчээр ир юмгүй баг хүч болгосон бид нар арчлалын юугаар яасан гэл түүхэн хоёр дундуур ихээр нэг зарим сөргөлдөө майлч гараад л гэж байна. Яг ингээ хоёр талын хоёулангийн ойлгож байгаад мэдэж уншиж байгаад тэгж байгаа яг нэг тэнцвэрдсэн өөрийн гэсэн нэг ойлголттой болж байгаа шүү дээ. Би бас яг наадах чинь яг зэвсэг төчний түүх талаас ажилладаг. Гэхдээ ерөнхий түүх тэгээ яг Монголд би Орос сургуульд ордог чинь Элчингийн сургуульд Орос 14-т сурж ирсэн. Тэгэхэд яг ингээ түүхийн хичээл үзэн гол чинь дэлхийн 2 дугаар дайныг бид нэр эх орны дайн гээд Великая Отечественная война гэл Орос Герман хоёрын хооронд болсон юм шиг тайлбарладаг байхгүй. Би ер нь угаасаа л тийм л ойлголттой шүү. Дэлхийн 2 дугаар дайн бол Орос Герман хоёр хоорондоо байлж ирсэн гэж ойлгож ирсэн. Тэгээ Америкт яваад очсон чинь Америкийн түүхтэр бол дэлхийн 2 дугаар дай гэсэн чинь Америк, Герман, Америкд Оросуудад тусалж исэн, Америк, Япон гэдэг иймэрхүү вьюнууд гараад ирж байгаа. Амар нөгөө талынхан баяс нь гараад ирж байгаа. Тэгээ ингээ хоёулангийн судалж үзээд хоёулангийн яхаа судалж үзэх нь яхаа тий лекц уншуулаад тий нэг тодорхой хэмжээний ойлголттой болоо. Дэлхийн 2 дугаар дайн гэдэг чинь 45 оны 5 сарын 9-нд дуусаагүй юм байна гэдэг ойлголттой болж байгаа. Ялтын баяр гэдэг бол yes 5 сарын 9-нд 45 оны. Гэхдээ яг дэлхийн 2 дугаар дайн аль бие сард төгсөн хотод чинь юу юм бэ? 45 оны 8 сард. 9 сар. Тий 9 сард. Тиймэрхүү түүхийн юмнаас ахуулаад зөндөө зөрөө гарна тэгэл. Тэгээ Монголынхаа түүхийг ч бас яг тэгж
унших хэрэгтэй юм шиг санагдчихлаа л да. Бид нэр өөрсдийнх нь түүхийг өөрсдийнх нь нүдээр ингээд нэг уншчаад тэгснийхэн дараа манай түүхийг гадных нь юу гэж харж байна гэдгээ бичснээ бас үзэхэд. Яг тэгэхээр айгүйх нөгөө тэр 2 3 их сурвалжаас ер нь уушаад тодорхой хэмжээний баттал одоо бидний хамгийн сүүл жоохон сонирхоод их уушаад байгаа зүйл Алтан ортны түүх бол бас их агуул байсан мөлий. Орсын албаны улсыг одоо Орсынхантай бид нар хээрээ сургууль хийж явах чинь зарим Орсууд бол их дургүй шүү дээ. 1991 онд чи манайхан Орсуудыг хэд өдрийн гаргаад хүүг явуулсан шүү дээ. Тухайн үед байсан сайхан залуу офицерууд одоо яг жинхэнэ хурандаа болсон. Тэгэл уулзаал яг юм ярихад бол та нар биднийг бол 200 жил манай хөгжлийг бол дарсан тэгэл арчлыг та нар ганц хөршөө хөөж явуулсан ингээл тиймэрхүү сөрөг хандлагатай офицерууд их байдаг байсан. Одоо л яг манайх нэг Орос бол манай мөнхөө өршин шүү дээ. Хамтарч ажиллахаас өөр. Тэгэхэд бол одоогийн яг миний үеийн офицерууд нь Орос офицерууд ингээд хөгжөөд ирж байгаа хүмүүс бол 90-ад оны юмыг сайн мэдхгүй болохоор арай өөр бидэнтэй open discussion хийдэг л дээ. Тэгэхээр Алтан ортны түүхийг бид нар өөрсдөөс одоо ч гэсэн Оросын зэргийн сургууль бол Алтан ортны түүхийг бид нар уншихаас өөр аргагүй. Яг тэр жижигхэн нэг таалын монголчууд тэр том манай суурь иргэслэг рицеруудыг яаж нухсан бат бид маш сонирхолтой санагддаг л бас сонь юм ярьдаг юм л да. Жээ. Хоёлаа ингээд яриагаа өндөрлөхөө. За тэгээд тийм. Тэгээд цаашдын ажил, карьерт чинь, сургалт чинь амжилт төсөй. Манай энэ подкастн дээр орж ирээд ярьж байгаад ярилцлага өгсөнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Намайг сонирхолтой нэвтрүүлэгт орж өрсөнд сайнад их баярлалаа. Тэгээд сайнад улам их өндөр амжилт хүсье. Улам их олон сайхан залуучуудыг нээж нэвтрүүлж бусдаа танилж мэдээлээрэй гэдэг. Баярлалаа. Тэгнэ юу яагаад чамайг буцаж ирэхэд чинь дахиад нэг бай заа. Тэнд Америкийн зэргийн сургуульд юу заадаг юм бэ гэдэг хэлчихэд ирээд. Тэр үед нь ярихад бол сонирхолтой л яриа болно л да. Арай нэг өөр төвшний юм сурчаад ирэхэд бол өөр юм ярих байх л да. Болсон явдал файм ингээл зөндөө юм болох байл гэдэг. Тийм. Одоо соёлын шоколадын дахиад үргэлжлэн шүү дээ. Гайхамшиг үргэлжлэсээр гэдэг шиг. Нэр түрүүн яг энэ дундаас асууя гэж яагаад мартчихэж. Чи нийтдээ хэдэн орноор явж үзв? Тоолж үзсэн үү? Өөцөөц саяхан манай нэг найз надаас суугаад яг чи эдэн орноор байсан гот би орой нэг гэртээ очиж сууж яагаад нэг үзлээ л. Тэгсэн чинь 34 орноор л явсан юм байлээ. Ферсатагтайгаа ороод яг энд бууж суусан гэсэн. Тийм. Ваа. Амира. Жинхэнэ амар интернэшнл юм байна. За баярлалаа. За